Оо за. Эвилийн фэнүүдэд гэдэг дугаар ба. За ёо ямар хэцүү. Яа на би бүр бити ингэж хэлж үзсэн шүү дээ. Би нэг бүр амар олон удаа тайлбарласан шүү дээ. Уулна. Одоо ингээд бид нар ингээ бие хардггүй байгаа. Бид нар ингээ холоос ингээ холбогдож байгаа. Хин юу яриа дуусч байгааг заримдаа ингээ мэдрэхгүй тохиолдол зөндөө байд юм аа гэж тагтчихээн л. Од баг яриад ивэл их ярмаар байна. Од ямар соёлгүй бэ? Хүний яриа таслаадах юм аа гэ. Өнөөдрөөс эхлээд ингэмээр байна. Цагдаа нар ч юм уу те. Юу Рацаар ярина гэдэг ч тийм монголоор. Монголоор гинэ. Орс хойлсон монголоор гэсэн. Ингээд орс гэсэн монголоор. Болжмраа. Тэр ингэсэн over гэж дуусна штэ. Over гэж хэлээд дуусна штэ. Яг тэгээ чи ингээ ярьж дуусныхаа дараа over гэж хэлээрээ заяа тэнгуү чи би орж. Оза подкаст эхэлж байна. Over. Тэр чинь од гэж бичиг байсан шнэ. За. Ер нь сонссон чинь яг гуруулал ер нь бол яг таслахын үед айгу таслагдсан байсан. Тий. Тэгээд нөгөө халуун сэдвүүдэр чинь бол ингээд бүр ам булаацалтаад ярьсан байсан. Бис тэрийг бол хүлэн зөвшөөрч. Тэгэл хаяа тийм юм байх шүү дээ. Одоо яах вэ? Одоо яах вэ гинэ. Тэр үеэр чи ивэл ингээ ашгарч орж ирэх хэрэгтэй байхгүй юу? За би одоо тэгвэл ингээл тэмцээд ороод яри да. Юм ярин готлоо шууд үгүй энэ гэж байж байгаараа байж соёлгүй зан гаргаа. Соёлтой царайсаа дугаа. Би бас адилхан. Дөрүүлэл адилхан бай энэ гэж өдөр. Адилхан соёлгүй идэхүү. Сонсогч нараа бодоод шууд дахиад орё да. Хөөе байцгааж та нар би ярих гэж байна энэ гэж. За найзуудаа подкастын 3 жилийн өмнө төргий. Yay! Болцсон. Oh my god. 3 жил болсон байдаг яцаа. Яг одоо өнөөдөр бидний бичиж байгаа энэ момент бол одоо бүтсэн өдөр энэ 4 сарын 7-ны өдөр бидний ингээ яг хамгийн анхны дугаараа татчихсан өдөр болж таарсан. Тэгээ тэрийг бол албан ёсоор бид нар одоо эхэлсэн өдөрлөгч татчих тий. Тийм ээ хамгийн ихний татсан өдөр юм байна. Тэгээд цөмөр ерөөсөө айн баяр маяг тэмдэглэж байгаагүй юм байна. Нэг жилийн яга бүгдээ мартцгаацсан байсан. 2 жилийн жилөө хөөе болсон юм билээ штэ гэд нэг яга яриад өнгөрч байгаагүй тий. 1 жилийн айл юм байл та. Тэгээ 2 жилээ болоод урыгаа саналаа. Тий. Бэлэн байгаагүй бид нар хийгээгүй туссан. Тэгээ 3 жилийн ягаа бол одоо ингээд яслалт өгөлдөр бие биендээ баяр хүргэж тэмдэглэж байна. Баяр хүргэе. За үнэхээр домгийн шоу үргэж Монгол Озаа эхэллээ. Хороо юу хий. Орчин үеийн Озаа хөгжсөний 3 жил. Нэг үргье. Амар юм бэ. Хүмүүс хараа 3 жилийн хугацаанд хүнтэй суугаад хүүхэд гаргаад тэгээ яасаасан гэлээ бүр амар олон юм амжилт байлж бүр хүүхдээ хараа сууж идэгсэн шүү дээ. Тийм хүүхдээ хараа сууж идэгсэн. Одоо бараг юу байх гээд байгаа юм шүү. Дараагийн хүүхд мөхтэй гарах гээд байгаа юм шүү. Бараг. Харин тийм. Хорд юм аа. Дараагийн хүүхдээ Озаа гэж нэрлээрээ. Ясэг шогэж. Озаа гэдэг нэрээр хүүхдтэй. Тэгээ би бодсон. Ингээд нэг юм 3 найзтай зориулаад нэг юм гоё юм бичдэг ч юм уу, эсвэл яадаг чинь тэ нэг юм гоё юм тусгай юм хиймээ санагдсан байхгүй юу. Тэгээд юм бичмээр байсан чинь таад чинь би саяхан би сэтгэлийнхээ үг нэгэ бичсэн шүү дээ. Хэдхэн хоногийн өмнө. Тэгээд ямар тэрийгээ дахиж үзэгчдэд зориулж, сонсогчдод зориулж гоё юм бичсэн. Дахиж тэрийгээ ямар постлж юмшээ постч мослтой биш тэрний оронд зүгээр та гуравтаа л үлдээ гэж утсан шүү дээ. Баярлаа. Би тэрийг уншаад заяа. Яг тэр өдөр бүр ингээд амар хогийн өдөр байсан заяа. Бүх юм болтгоо. Ажил бүр хогийн болцсон. Тэг яаж яхад эвилийн фэнүүд нь бүр над руу амар дахилцаа. Тэг бүр яа гэвчихсэн чи бүр ингээд ари нэг бицэн бүр ингээд дэлгэц дүүрэн. Дэлгэц дүүрэн байснаа доор нь дахиад read more гэсэн. Дахиад дэлгэц дүүрэн байж очив.
тэрийг уншаалаа. Oh my god. Миний өдрөөс амар гоёсэн шүү дээ. Тэр уншаа ямар мэдрэмж төрсөн чамд найзаа? Амар гоё мэдрэмж төрсөн ш. Би тэр өдөр тэгээ шууд ингээд бүр ингээд цэцэглээд эхэлсэн шүү дээ. Ингээд бүр ингээд амар бүрхэг байснаа шууд нар мар тусан шуусаад өнөөдөр ч гэсэн гоё өдрөө шүү. Өдөр гэж. Гоё. Надад амарсаас амар чинь бас за sorry. Ярэр минь ийм гоё мэлж байна. Яа. Надаас айгуу гой санагцсан. Би тэрийг уншаад ингээ миний бүр нүдэнд нулимс цэлгэнэс яа ч нэг юм яаж ч одоо хүн амьтнаар доромжлоос найзтай юм байна гэж би бодсон гэж. Нэг хүн ард гарч ирэх хэрүүл хийчихэр юм байна гэж бодсон. Айгуу гой санагцсан. Тэгээд баг уйлангаа алдсан. Би бол бас эхлээд бол гайхсан шүү дээ. Амар ус текст болохоор юу бичсэн юм бол таа гэж бодоод. Тэгснэ дараа нь болохоор гинт би өмнөх амьдралдаа буянтай хүн байжээ гэсэн тийм юм бодогдсон. Ийм текст хүлээж авахд бол их гоё юм хийсэн хүн байна да энэ тэгээд ер нь бол юу гэдгийг юм дээ санаандгүй ингээд нэг гинт гарч ирсэн болохоор амар surprise байсан. Тэгээд тийм юмнууд чинь их гоё юм ба штэ. Харин тийм тэр ерөөс төлөвлөөгүй би ингээд зүгээр л подкастаа сонсож дуусаад надад төрсэн мэдрэмж. Тэгэл би яг зүгээр тэрийг ерөөсө төлөвлөөгүй байж байгаа л уцаа аваад тайд руу бичээл гэсэн чинь нэг бичсэн чи амар текст болцсон. Тэгээ заа тэр чигээр явуулчихъя. Тэгээ явуулсан чинь найран таагаар амар хөрхүүлж авсан байна. Баярлаа. Баярлаа. Тэгээ ямар тэрийгээ тэгээд ямар эдитэлч үзэгчдэд сонсогчдод зориулсан хувилбараар нь ямар тэрийг постлтай нь биш. Угаасаа л сэтгэлээс гарсан юм тэмдэглүүлдэг дээ гэж бодоол өнгөрсөн. 3 жилийн ойн дээр бид нар спонсортой болсон. 3 жил хүлээлээ гэж. 3 жил өстой нэрээ үхэн хатан нэрээ наагур цаагур бараг үг хаян барин спонсортой болсон. Тэгээд энэ дугаар тэгээ спонсортой дугаар байгаа шүү. Тэгээ манайхан бүгдээр ингээд дуустал нэг гоё сонсоод яг спонсор хэсгийг бүгдийг яг сонсоор заяа. Бүр амар гоё сонсон шүү манайхаа. Би дөрөв баяжтай эхний зам тавигдсан байна гэж аа. Харин тийм бүр ингээд анхныхаа мөнгөийг олохгүй бүр амар баярлаад. Амтивэ би дөрөв мөнгө олохыг хайлагтаа ч гэж аа. Та нар мэдчихээ. Маа дансд дугаар. За яваарай. 50 авангороо. Хамаагүй би бүр тэгээ багны дугаар амар цээжэр мэддэг ч ашиг бас арай юу. Хамгийн шокотой. Хэдэл ингэх юм уу? Нөгөө дээр үед ингээд мэдгүй одоо яадаг болсон юм мэдэхгүй зэ. Би Монголын FM сонсоогүй одоо 14-5 жил болж байна. Дээр чи ингэдэгс ийм рекламууд ядагс FM-ээр хөшөө найзаа нэг юм болохгүй байна. Тийм болохгүй байна гэлтэнгүүт найз. Нөгөө найз нь хачнаас гарч ирэл хөшөө чи сонсоогүй мүү? Тэр штэ. Тэгэл ярьж ирсэн уцсныхын дугаар нь 99.1 дараа хит гинэ найзаа 99.1 дараа аль бичээд аваад хит гинэ 99.1 дараа тийм бүгдийн чампион шин тий. Тэгдэг байсан шиг хэдүүлээ тим реклам хийгээд ингээд тавьчих юм амар. Тэгээ. Заяа. Би болохгүй наа. Тэгвэл заяа ороод те. Хөөш нэг мэдээгүй мүү гэл харин тий. Би яг тэг явах гэж чаа. Өш ер нь нэг тийм дансны дугаартай болчмоор юм шүү дөрүлээ. Тэгэл хүмүүс мөнгө хэвэл хийжлээ нэц гэж. Тэгэл хайдаг хэлчихдэг юу гэж л та. Яа тий. Хэрэв мөнгө хийгэрэй гэх юм бол нөгөө YouTube-ийн тэр нөгөө нэг мөнгө нөгөө нэг donation авдаг юу гэдэг чинь тэрийг л нийцэж болох юм шүү. Тэгчил та. Тэгэл мөнгө орж ирээл вэжлэг. Тэгжэл бөөнд өнгөд нь үлээ аа. Өвөр дуртай тий. Надад бол гой санаа л. Болж байна. Заяа. Хидгинэ найз минь. Бичээд авъя. Тэгвэл хаан банк 50 60. Тэр юу өгөхгүй л тэгөө.
тийм фильмийн рекламууд одоо хүртэл явж байгаа юу? Манайхаа хэлээрээ. Комментэн дээр бичсгээ 10 хэдэн жилийн өмнө яг тийм рекламууд аягүй их явдаг байсан шүү. Одоо ямар байгаа бол бүү мэдээ. Одоо арай тийм азар нэм хийхгүй л үү дээ. Одоос арай гайгүй байдаг. Арай гайг болсон баха. Тэгэж асуулт бариад яг уу. Яа. Өнөөдөр дөрүүлэл харж ямар азар реклам хийхээ. Тэгэл мэдчих юм биш үү баг. Хүшээ. Instagram жоох аим орсон байгаас танад тэгж бодогдохгүй юу? Тэгж бодогдож байгаа. Өстой гоё санагдаж байгаа. Амгийн олон шинэ постууд тавиад байгаа. Тэг хүмүүсний хөөрхөн тэгээ яг тэрийг дагаад одоо яадаг болж байна. Нөгөө агиих тийм энэ яг тэр байна, энэ тэр нь байна. Тэг гэж мэгээд нэг тийм хөөрхөн скриншот энэ тэр ингээд одлоод явуулаад байдаг. Хин постлсан мэн тийм мэддэг болсон. Тий. Өгөөгүй. Хин постлсан мэн биш. Одоо нөгөө нэг сүулт ингээл одоо жишээлбэл жолонгийн зураг ч юм уу эсвэл одын тэр нөгөө нэг зургийн хүмүүс хадлаа явуулсан ч юм уу тэрийг ингээд хөөрхөн ингээд постлоод ангууд хүмүүс энэ хэд яг ингэж постлдог болж эхэлж байгаа мэн гэж мэдсэн бололтой тий. Тэг ингээд амар их мессежүүдээр тийм юу болтуулсан лээ. Энэ тэр байна, энэ тэр байна гэдэг нэг скрин. Тэгээ би бүгдийн скриншот хийж аваад цуглуулаад байгаа. Тэгээд нэг мөсөн нэг пост болгож байгаа болохгүй бол ирсэн болгоныг оруулаад ахаар зэрэг нөгөө нэг амар их тиймэр дүрчгээд тийм болохоор 7 хоногт нэг удаа цуглуулж агаад бөөнд нь оруулдаг ч юм уу тэгж бодож төлөвлөж байгаа шүү манайхаа. Тийм болохоор зэрэг сүүлд орсон зургуудыг та нараас үзээд тийм явуулаарай. Надад л амар гой хөдөлтэй санагдаж байгаа. Тэр нөгөө Эвэлийн киноны хэсэг мэсгийг би бол ерөөсөө үзэж байгаагүй юм билээ. Тэр чинь ямар кино хийсэн? Эвэл наа чинь болохоор Ван Сэмбрүү гэдэг кино байсан. За. Тэрэн дээр зүр жижигхэн туслах төр тоглосон. Харин нэг хөөрхөн яг тэр нүдний харц болчихсон явж итлээ. Тоосон гэж жоохон дурамчин байна уу юу? Дурамчин. Харин тэнд кино чинь амар гол төр мол төр дурлалчин байх гэсэн чинь жоохон юм тоглолцсон шүү. Аяа. Тим амар юу. Тэр өстө хөөрхөн байсан. Тэгээ араас нь одын юу орсон. Тийм би бүр киноны зүгээр ингээд гар нь орж гардаг хэсэг дээр байж ах чинь чи нэг туслах дүрмөр голч болоод. Хоёр бүр кинонд нүрээ мөнгө. Маа сонссон ингээд наваг яг ингээд олцсон гэж бодсон гэхдээ тэр би биш байсан. Тийм үү? Биш юм уу? Тэр маа дүү. Маа дүү би тийм үү? Амар адилхан яа. Би биш лээ. Маа дүү ч надтай адилхан гэдэг хүмүүс. Адилхан штэ. Сонин. Ондоо штэ. Мэдгүй адилхан л харагдаж зураг. Хоол нь бол төстэй юм биш. Төс байгаа. Тийм манай дүү лээ. Намаг ингээд од обоо мобоо гэх маа сонсч бичээд байдаг гэсэн. Маа дүү бас болд обоо мобоо гэдэг. Нэрхэн юун дээр бас бичээд дээ л штэ. Манай дүү обоо авахч одоо би обоо ханаа нарахгүй юм бэлээ. Чи обоо юм биш. Обоо. Яа. Тэр бол би биш байсан манайхаа. Тэгээ өөр бас нэг сторин дээр тавигдсан надад харсан энэ чи манах нартай тоглосон юм байл шүү дээ. Тэр алтан цэцгийн. Дууч алтан цэцгийн манай pop diva алтан цэцгийн дуун дээр дуусна бас чи юм уу? Rapist нь чи юм уу? Үгүй тэр чи биш дээ. Амар нийт болсон шүү дээ. За яасан. Би юу нэг юу болсон. Миний дуулдаг байсан юу болох юм амар адлалттай юм. Ингэсэн. Тэр чин бүр амар 90 хидооны дуу واخгүй юу бүр бичүүлсэн. Яг одоо ингээд тэр хүмүүсийн харсан видео чинь 90 дооны дуу واخгүй юу. Яг дууных нь бичлэг. За. Тэгээд тэр яг голоор өгүүлж байгаа чинь таш тундаг واخгүй юу. Тэгээд нөгөө продюсер одоо хүү хамтлагийн продюсер тий. Ай зохиогч дуучин тий. Таш тундаг таш тундаг чинь тэгж өгүүлж байгаа واخгүй. Тэгээд тухайн үед 90 доонд яг л тэгж л өгүүлдэг байсан юм шиг. Одоо харсарнаа марсарнаа техно Монгол амир хөгжсөн шүү дээ. Харсарнаа гээл тэ хар тас гээл. Тэг яг энэ анх өгүүлжсэн яг юу ч нэг тиймэрхүү флоутэй. Тэг яг тэгж өгүүлжсэн юм байна. Тэгээд тухайн дуу нь яг тэр дуу байхгүй. Тэгээд тэр чинь 2000 миний санджаар яг тэр видео гардаг чинь 2005 6 оны авцаа. Тэгээд ийм алтан цэцгийн дуучин алтан цэцгийн юу болоход тоглолт болох. Тийм. Тэгээд энэ дууг ер нь ингээд шинчилъя. Энэ Дастонгийн голоор орж байгаа үглийг ингээд сольё. Тэгээд энэгээр солихоо гэдсэн чи би байдаг ахгүй юу? Би чи солиод үгэлдэг ахгүй уул нь би чи өөрөөр тэг өөрөө үг мөгөө бичээд тухайд юу хийжсэн. Би бол одоо санахгүй. Гэтэ ямар ч тэр хууль байх хэвээр.
Асууна. Тэгээд тэгсэн чинь наа үгэлгээл тэгээд би голоор нь үгэлж мүглээл болсон юм болон дуу амар гоё дуу болсон. Тэгэл алуу клипнийхаа юу руу орёмоор гээл тэгэл клип мэлипэ хийгээл би ч нөгөө тэгээд дунд нь оролцсон болохоор клипэнд нь тоглоол. Диж хулгаач болдсон шүү дээ. Би ч богдын мөз. Тийм бил. Богдын мөз орж хулгаа хийгээд. Тэгээд энэ голоор нь од өглөн гээл нөгөө хэсэг мэсгэн ингээд явж исэн чинь одоо Заяш гэдэг тэр студ хийсэн бохгүй юу? Тэр видео. Тэгээд Заяшийн даваахаа гэж найруулагч байдیں۔ Тэгээд одоо бурхан болцсон. Тухайд Заяшийн даваахаа сонссноо энэ голынх нь өвлөө нэр нь болохгүй байна. Энэ өмнөх нь айгу Даштондгийнх нь айгу зүгээрээс юм. Тэгээд Даштондгийнх нь орлоо би зүгээр тэр дуун дээр ямар ч оролцоогүй зүгээр клип нь тоглосон болоод хөрцөө. Уул нь бол ахын цэцэгтэй хоёрын хамтарсан дуу болох байсан чинь би зүгээр клип нь дуулсан. Клип нь дуулаад. Зүгээр тоглоод гарцсан нь. Тэгээ одоо уул нь бол ингээд хүмүүс ингээд видеог ингээд юуг нь харуул зүгээр тэр сюжетийг харуул те одоо зохиолыг харуул нэг нь орж хулгай хийгээд нэг нь ингээд машин дотроо нөгөөдхөө хүлээж байгаа байхгүй юу. Тэгээ тэгэнгүүтээ тэр хүлээж байгаа нөхөр нь ингээд алуу яачваа гэж ярьж байхдаа тэр нөгөө ер нь бол нөгөө юугаа Даштондгийн хэсгийг ам барьдаг байхгүй юу юу гэдэгчлээ. Ойлгож байна. Би ойлгож байна. Ер нь би үглээгөө тэгээд чи ондоо хүн дийдэг байхгүй. Тэгээд Даштондг ч ороогүй тэр чи ондоо хүн ам барьцсан. Тиймэрхүү явж байсан жүжигчин болсон юм аа. Жүжигчний карьер тэгэж хийвсэн юм шүү дээ өгөн. Үгүй би тэ санаад байгаа байхгүй юу? Киногоор эхэлсэн. Аа. Тэр клипийг яг нөгөө нэг S Music энтрээр үзчихсэн бол би санаад байгаа байхгүй. Тавих явдаг гэсэн шүү дээ тэр дуучин тий. Нэг хэсэг бүр амар одоо чарт март тэргүүлсэн баха айг бол. Тэгэл нөгөө хуучны нөгөө эмээ өвгийн дуулдаг байсан дууг шинжилсэн юм байж тэгээд би тухайн үед бодоол амар сонсдог байсан. Тэгээд сүүлд нь тэр хүнтэй ингээд подкаст хийгээ сууж байгаа гэж бодсонгүй. Тэгээ нөгөөдгөө хамгийн гол санахгүй байгаа байхгүй ч та 2005 6 онд үзсэн клип одоо 20 жилийн дараа санахгүй л байгаа юм байна л та. Тэгээ сая үзснээ энэ одоо байсан юм уу? Штэ. Гэтэ манайха маа сонсогчдоо гэрхаа байлаа штэ. Тэр энэ одоо нэг мэдчихсэн. Бид чи өөр нэг өөр тийм нуусан юмнууд хоёрт юу нь юу байна та гуравт. Нуусан юм аа. Энд тэнд тоглож моголж кино минонд орсон клипийн тоглож энд тэндээс гинтгэнд гарч ирэх юмнууд юу надад ихтэй ерөөс нэг киноны санал орж ирж байсан дуулна. Би од байхад. Тэгээд чи үргэлж од шүү дээ. Тэр кинон канселцсан л та. Тэр кино мөнгө олдоогүй. Ондоо тоглох байсан бол мөнгө олдох ч байсан гэж бодсон хаяа. Тэг ямар дүрээсээ. Мэдгүй би нэг багшийн дүрж байлаа. За ёо. За тэгвэл тоглоог нь болсон байна гэж. Нэг амар залуухан багш ангийнхаа охин дуулцдаг ч нэ сонтон баг. Надад зүгээр ихтэй тэр чинь ингээд зохиол мөхөл скрипт өгөхөд би уншихгүй шүү дээ. Зүгээр тэр нөгөө кино хийх гэжээс өмнө ингээд надад ингээд өнгөтөр ярьж өгч ийсэн. Тухайд. Чи ингээд бод. Чи багш. Бодлоо. Чи ингээд хаалгонгоо чи орж ирээл. Тийм ингээд чам шууд анхны харцаа чамд дурлаад тэргээл. Тиймэрхүү юм уу тэгээд тэр кино гараагүй. Тэр кино ерөөсөө хийгдэг вэ. Өөсөө яваагүй л сохтой 10 жилийн хүүхэд багштад орлож ирж болохгүй. Надад нэг тийм байдаг шүү. Би кино мэнэ тоглоогүй. Тийм карьер мэрэр байхгүй. Нэгсийн нэгээр юу яадаг гэсэн юм аа. Нэг юм 4 билүү 3 мартчих 3 хүүхэн ч лөө юм. Нэг нь Япон хүүхэн, нэг нь ямар хүүхэн бэлээ айлын гэрээ эзэгтэй нарч лөө. Тэгээд ингээд суугаад амьдрал ярьдаг заяа. Тэгээ би болохоор ингээд нөгөө зэрэглээд штэ. Зэрэглэлт ингээд баахан оюутнуудыг суулгацсан. Тэгээд юм асуудаг байхгүй юу. Тэгээ би ингээд
дугаар болгон дээр нь босож би юм асуудаг тийм хуваартай ажилтай. Тийм нэг юмд орж исэн ёо. Миний бүр инээ төрөдтэй. Одоо тэр мөр одоо байж л байдаг ах та хааны газар. Тэр нэг мөнгө өгдөг байлоо. Мөнгө өгсөн билүү? Мөнгө өгдөггүй ч байлоо. Яалаа мартчих. Ямар ч бас нэг амар хэрэг болгоол тийшээ ста нэрээ гангалж онглал явдаг гэж лээ. Нэг тиймэрхүү л түүх байна да. Тэгэл бараг кино юм да. Дэлгэцээр гарсан юм чи. Тий. Би ч юу од байсан биш үү гэж. Манай харин чи бүр ингээд өдөр болгон дэлгэцээр гардаг юм шүү дээ. Мэдээ уншаад. Тий штэ. Тэгдэг байсан. Бүр орой. Тий би шотлист ажилладаг байсан. Орой болгон өдрийн хойморт. Тэр чин бол 3 дугаар курсээс эхэлсэн. Тэгээ тэрнээс сая би яг юу арих гэж мартчихв. Яна би яг нэг юм мартцсан. 3 дугаар курсээс Ариуна юм мартчихно. Ямар муухай мэдрэмж. Яг нэг юм ярина гэж бодож ирсэн мартчихдаг гинэ. Миний ертөнц тартай морил энэ гэж ирээ. За марцсныг маргааш. Маргааш. Одоо ийм ярьчихсан. Санчглаа. Нөгөө нэг манай сэтгүүл зүйн анги чинь бас хөөрхөн нөгөө юу ороогаараа ихтэй чишиг айгуу тийм хөдөлгөөнтэй хүүхдүүд байдаг юу штэ анги багхгүй тэгэл тийм нэг хэсэг яах гэж тийм нэг киноны зураг ороод өгөөч эсвэл юу гэдэг нэг ток шоу болох гэж өдөрчтийн юм суугаад өгөөч гэдэг ч юм уу тиймэрхүү нөгөө нэг санал манал айгуу их тийм дамдамаа дамжиж ирдэг тэгэл бөөнөрөө байж агаар нэг юм очиод тэгдэг байхгүй тэгсэн чинь нэг өдөр манай нэг найз тэгж байна. Үндэсний телевизээс нэг кино тусгай салаа тийм тусгай салаа хийж байгаа. Тэгээ тэрэн дээр нэг орох 2 хүүхд хэрэгтэй мэрэгтэй энэ гэж үгэлдэгсэн байхгүй. Тэгэл тэгсэн би найзтайгаа нөгөөтгөнд нь явж мавал бас тэр чи хөрхэн шалгар малгууртай ч илүү. Ямарч ирсэн. Кино тоглоно. 2 хүн л явахаар бас тэгэл тусгай салаа малаа энэ гिचгээр чин зүг бүр амар төсөөдөл очдөг байхгүй. Тэгээд тэгсэн чинь бүтэн өдөр чинь зураг авдаг байхгүй ёо өстө нэрээ байгаалсэн тэгэл за наа зогсож байгаараа одоо тэр дундуур камер орж ирлээ за тэр камер ингээл явангууд одоо ингээл иргэн шүү гэж юм гээл за тэгээд нөгөөтг нь өстө 1000 татаал заяа тэгээд нөгөө кинон гардаг байхгүй ёо тэгсэн чи зүгээр ариунагийн мөр зүгээр 1 секунд гараад өнгөрсөн. Яг үйл явдал гэсэн чинь зүгээр гол дөрийн 2 хүн ингээд галерей үзэж явж байгаа. Тэг галерейд нь зүгээр ариунагийн мөр зүгээр 1 секунд өнгөрөөл гардаг байсан. Ёо. Нэг өдөр л зэдэг. Яа. Одоо хэрэлмээр юм шүү мөрөө авъя гэдэг. Загалтаад. Би өөр надад таалагдахгүй байна. Киноны карьер бол тэгж дууссан байдаг. Тэгэж эхлээд тэгэж дууссан. Тэгээд дууссан. Тэрний хажууд ивэл ч одоо тий бүтэн хэдэн секунд ч бүр хэдэн минут зэнууч гараад байгаа. Тэгснэ нөгөөдөө гол гарч ирээд 80% нь гарч марцаа. Тэгснэ туслах дүр 80% нар. За байж. Би энийг тохоо ярьжсэн те анх яг яаж кино тоглож ирсэнийгаа. Ярьсан чи ингээд Ярьсан. гудамжинд ингээд зүгээр шороогцсон байжсэн чи ээж чинь гинт явах уу ивэлээ кино тоглох уу гэсэн тгий тэгээд нэг хав алтраа хав алтар нөхөр ингээд кино тоглосоо гэж ярьсан. Гэхдээ яриулъя дахиад яриаг байна. Тэгвэл яриаг байна. За тэр 2000 хэдэн онд манай ээж нэг кино тоглодог юм аа. Жигжцэр найруулагчийн найруулсан Цагаан сүний домог гэдэг кино тоглож байдаг байхгүй юу? Цагаан юуны домогоо? Тэгэл тэр кино тоглож Цагаан сүний домог гэдэг кино байсан. Тэнийг нэг хаан нөгөө хаана ялаал тэгээд эхнэр мэхнэрийг авч ирээд тэгсэн чинь хүүхдэн төрхтөө хуучин хааныхын хүүхдэндээ тэр хүүхдэн сольдог тийм нэг сторитэй кино байдаг байхгүй юу. Тэгэл тэр киноны зураг авалт хийсэн чинь манай аав дээр эргэж яана ээжийг эргэх гээл амар их юм ингээл машин чиндээ идэж явах юм хийж өрчсөн. Тэгсэн зам амда шаврын мавранд гацж ирээд нэг ахнар хуржиж тусалж ирээд амар адал явталтай явж ирсэн. Тэгэл зургийн талбай дээр яг натурт очил натур гэдэг шүү дээ. Тэнд очил байжсэн чинь л яг бас нэг миний үеийн хэдэн хүүхдүүд байна. Тэгэл тоглолт шимсан гэсэн чинь нөгөөдөл нь киноныхан миноныхан таймер завгүй явал нөгөөдөл нь бүгдээр ингээ хоорондоо ингээ найзад болцоод шүү дээ ахнар махнартай нэг олон хоног тэндээ байсан. Тэгэл байхлаар за бид нар дээр нэвтрэхгүй мэн гэл. Тэгэл ээж дээр очиод юм яриад байсан чи гинт жигийн найруулагч хин бэлээ нэг туслах гэж байсан юм аа. Өө чи над нэг ивэл дээр
энэ нэг текст уншуулаад үзтээ гэлтэй гэж байна. Би тэр үед юу болж байгааг мэдэхгүй л байгаа юм чинь. Тэгэл за шоколад мэклад тэр гүйжсэн чинь. Ахын дүүнээс ингээд уншаад үзтээ. За гэж би уншаад. Are you sure it was шоколад? Ахын дүүнээс морожигийн тэр гэж би тийм үү энэ гүйжчихэл. Тэс чим энийг уншаад үзтээ гэл. Текст нь уншаад үзэж байна. Тэгсэн чинь ээжийг дуудаж байна. Би тэр юу ч болж мэдэхгүй юм чинь. Тэгсэн л ээж тэр очино текст уншаад үзтээ гэсэн чинь би заа гэж гүйжчихэл. Ээж энийгээрээ гэж текст хэлдэг байхгүй гэсэн чинь ээж өөдөөс ингээл өөрийнхөө текст уншаал би тэр ингээл текст уншиж байгаа. Тэгсэн чинь жигийн найруулагч цаан суужсэн юм л да би анзаараагүй. Тэгэл байцсан чинь ээжийнхөө кино тоглож үзсүү гэлдэг чинь. Би тэгсэн чинь өө тэгэл да энэ төр гэж ирэл. Яагаад магаад энэ төр гэсэн чинь өө яг хөө тэгээд ингээд дүр мөр энэ төр гарч ирээд гэл. Тэгэхээр заа гэсэн чинь гэл байжсэн чинь тэрээр зураг авалт идэх байхгүй юу. Тэгсэн чинь яг юу би нэ ээжийн одоо хүүгийнхэн дүрдэн тоглож байгаа юм л да. Тэгээд нөө яг тэр дүрдэн тогложсэн тэр хүүхдийнх нь тоглолтод таалагддаг юм шиг байгаа. Зургийн талбайд очиод. Тэгээд ээж тэр бивний мэддэг болохоор арай илүү одоо natural байх юм байх гэж бодсон юм шиг байна. Тэгэл эхний орой тоглол юу бүхэн таалагдал зураг авалт муралтаа хийгээл. Тэгээ маргааш нь үйдсэн чинь нэг хүүхд цөмхөө үрчсэн юу тэний яг богоны бодол дээр байцсан байхгүй дурна. Тэгсэн чинь богоны бодол яваадаг лөө. Тэгэл би утсахгүй за энэ хүүхд ингээл дачлан дуусаад явж байгаа юм бахтай гэсэн чинь миний орлсон хүүхд явж исэн юм билээ буцаад. Хүүхдээ ажлыг болоод өөр хүүхдийн ажлыг өөрөө ч мэдэхгүй самсаргүй булааж аваад тоглоод тэгээд юу лээ надад морь бэлгэлжсэн шүү дээ. Би нэг уралдаанд ордог болж тоглодог байхгүй. Тэгсэн чинь тэндээс яг нэг морьных нь эзэн хамгийн хурдан тэнд уралдаанд төрүүлсэн морь надад бэлгэлээд. Тэгээд монголч нэг энийг бол ерөөсөн мэддгүй байсан. Тэгвэл амар цалинтай ажилласан. Тэгээд нэг харин тийм уг нь бол би тэрийг цалин байлан ч мэдхгүй явж байгаа юм чам. Тэгэл морь аваад амар би морьтой штэ зортой штэ гэл тэгээд морь тэр угаасаа тэндээ үлдчихэж байгаа штэ. Яг миний морь гэхдээ яг тэд нар өөрсдөө тэгэл морь харгалзал байждаг. Я би ямар хотртой морь ивэлийн морь явах юм шиг тийм бол. Тийм тэгдгийм байлаа. Тэгээ би өссөн үед очиж морь авч болно. Гэхдээ би зүгээр тэгээд яах вэ? Мэдхгүй юм чам. Тэгэл тэр морин тэндээ ингээл амьдрал жаргасан. Тэр морины бизнес юм бүр амар бизнес л штэ. За sorry over гэж хэлээр яг манайхан комментэн дээр бичсэн. Яг энэ хүн яаж яа. Морь зэр энэ тэр бизнес ярьж кино ярьж ах чинь тэр чинь да. Морины бизнес яасан. Гүчи тий дууссан. Болгоомжтой л яриараа одоо энэ тэр. Айгуу олон наадам төрүүлсэн тийм хурдан морь шүү дээ. Тэ. Тэгээд нэг ингээд лаг ингээд төрүүлээд хурдан гэдгээ боталчих юм бол тэр морь одоо нөгөө ондоо ингээд хүмүүсийн нөгөө одоо гүүнүүдтэй ингээд хэлтүүлд юм байна. Тэгээд хэлтүүлэх болгондоо мөнгө авдаг. Монгол зөвхөн Монгол биш. Америкт ч гэсэн яг тийм. Америкт бас нөгөө морины уралдаан чинь ер нь бол амар том бизнес шүү дээ. Тэгээд амар нөгөө уралдаан чинь бас яг бүр ингээд popular demand бол биш. Гэхдээ хүмүүс аягүй их нөө бооцоо тавьж мавдаг тийм спорт байхгүй. Тэгээд Америкт ч бас тийм блэ. Ингээд бүр ингээд амар чемпион мөр бол тэр нэг ингээд чемпион болчих юм бол амар олон гүнүүдтэй ингээд хэлтэд явчихдаг. Тэгээд тэр нэгээр амар их мөнгөний бизнес юм блэ. Тэгээд бүр Америкт бүр амар зөө. Нэг юм Netflix дээр би нэг юм докюментари үзчихсэн. Амар олон сая доллараар морь ингээд юу яд юм бэлээ. Insurance даатгуулдаг. Тэгээд ингээд морь чи ингээд хөгшрнөө дөө. Тэ? Хөгшрөөд ингээд янгот нэг хэсэг юм тийм одоо нөгөө insurance fraud гарч ирсэн бэлээ. Одоо insurance fraud ингээд даатгалынхаа юг одоо буруугаар ашигладаг те. Яасан гэхээр нэг багийг хөлслөөд хөлсний алуурч. Тэгээ нөгөө баг ингээд очингууд морь алуулдаг. Тэгээ нөгөө баг нь очингуудаа ингээд морин ингээд яг ингээд нөгөө accident болсон юм шиг тий. Нөгөө одоо юу гэдэг аваар ослоор насурсан юм шиг. Эсвэл юу гэдэг яг ингээд алуулсан биш. Санаандгүй байдлаар осолцсон болгож яадаг тэгж нөгөө stage хийдэг. Ямар морины ингээд тийм юу хөлсний алуурч. Амар. Тэгээ
Гол нь морин өгчөнгүүд эзэнд амар олон сая доллар ингээд очдог даатгалын мөнгө очдог. Тим хүртэл бизнес байсан бомж. Амар бастай. Тэгээд морчин угаасаа тийм амар том бизнес байлээ. Тэгээд тухайн үед ивэл мэдээгүй л байна л да. Яг ингээд бодох юм бол одоо ингээд хурдан удмын унгаар ингээд яг нэг ихэр чинь амар том шагнал баг. Үгүй амар том цалингаар ажилласан байхгүй тий. Чи наатахад жоохон багт хэлэхгүй яаж байгаа юм бэ наа. Жоохон мach уулцсан. Наа жоод өөрөө ч мэдэхгүй байсан багтаа жоохон багтаа. Бизнес нэг хоёлаа энэ гэж ирж гинтэй. 10 жилд эзэн чинь нэг тэр чи одоо бараг ах гэж л удах та. Ахын дэвнашэр машир. Бизнес нэг энэ гэж. Тэгтээ тэр чинь нэг юм оноож өгсөн юм чи ерөөсөө өгдөггүй шүү дээ гэхдээ. Би л нэг тийм юмудаа байсан юм тэг 20 мөнтэй нэг юм тэгээд энэ заяагийн 20 мөн ингээ байдаг гэсэн. Тэгээд сүлд нь манайх бүх хоноо ингээл нэг нэгээр наалж идсээр хамгийн сүлд нь заяагийн хоныг халж идсэн байдаг. Тэрийг ерөөсөө ирдгүү гэртээ тийжээж авахгүй дандаа тэгэл малашанд л бэждэг байсан шүү дээ. Удлаа хамгийн сүүлд ийдсэн чамааг л яаж явах. Хамгийн ихэнд ийдсэн юм лээ. Хамгийн түрүүнд ийдсэн нэг юм. Миний хаан аль нэг гэсэн наатгаас жаа тийм үү энэ гэдсэн. Яагаад өнгөнө өөрчлөгдсөн гэсэн. Жаа зүгээр яах юм да энэ гэж. Тэр чи манай хамгийн тэгснэ амттай идэж байгаа байхгүй дараа нь ингээд өөрийнхөө хоныг асуулчаад айгу мохоос махын ингээд алалаа гэсэн чинь ингээд яа. Тэгээ манай малчд бас залтын биш үү тий. Удлаа ингээд хөөргөж өө би чаав тийм хонь өглөө тийм тий унаага өглөө гэд өөсөө өгж явуулдгөө. Тэгээ удлаа. Түр нэр өгчөө байцнаа тэгээд аваачд биш. Тэгээд зоднаар алга болсон гэдэг юм шиг тий. Хамгийн түрүүнд одын хонь алга болсон. Миний хонь зодаар алга болсон шичгүй ахаа 100 байж тээ гэж. Өвөл болоогүй шүү дээ. Оо тийм билээ. Нэг тиймэрхүү л агаад юм шүү. Лол. Тэгдэг шүү. Надад юу одтой төстэй юу тэрийг одтой төстэй гэх юм уу да кинотой холбоотой. Сонсохоо. Юу ингээ гар нороо гардаг уу? Гар нороо гардаг. Гар нороо гардаг ш. Энийг жинхэнэ үгүйг нь мэдэхгүй байна. Гэхдээ сонсч ирсэн юм байна. Яг зүуднэр сонгох хижээ гэдэг кинонд би тоглосохгүй ихний кино. За. Тэр нь болохоор ингээ нэг өнчин хүүхд өргүүлдэг тийм кино байхгүй юу? Тэгээд тэр кино гарсны дараа нэг жилийн дараа ч үлээ нэг хэдэн сарын дараа л бас нэг тийм нэг ах トゥ хоёртой нэг кино гардаг байхгүй юу? Нэг өнчин ах トゥ хоёр тэг ахын дүүгээ ингээл юу тейкер хийж байгаа ингээл авч явж байгаа л тэгсэн нэг машин мөргөл өгдөг тийм нэг кино байсан. Тэгэл би тэр телевизээр үзчихэл. Амар таалагдсан ахгүй надаа. Тэгэл тэр үед хүмүүс амар хэрдэг байсан. Оо яа бас нэг адилхан хүүхдээ. Би 11-т ч л байжсэн. 11-т байсан бас ингээд таалагдахгүй дүр мөрөө боолж болцсон те. Дүр мөр бодож байхгүй. Чарта энэ дэр тоглолцдог байж энэ төр гэж. Энийг би авъя. Энэ дэр гэртээ ганцаар ингээ кэм биш те. Тэгсэн чинь дараа нь ярьжсэн чинь энэ яг үний юм хотлоо мэдэхгүй. Гэхдээ тэр киноны нэг одоо пробморобнд л урьсан юм шиг байгаа. Тоглож болох уу гэд. Тэгээд тэрэн дээр нь болохоор ээж нэг өггүйгээ татгалцсан. Яагаад татгалцсан бэ гэсэн чинь энэ болохоор яг яагаад татгалцсан бэ гэдэг нь болохоор амар зөв шалтгаан байгаа байхгүй юу? Уг нь бол яасан гэсэн чинь би амар муу сурдаг. Тэгээд зүүдэн ирсэн хонгорхон ээжээ тоглуулсан чинь нэг намайг заавалж нэг хичээлээс гарахгүй болохгүй зураг авалтын нэг цагийн хуваар таруулах гээд. Тэгээд бүр ингээд сар хич сургууль руу бараг яваг байхгүй юу? Тэр кино тоглож байхад. Тэгсэн чи ээж юу яг тэр кино тоглосны дараа амар одлоо урилга ирсэн юм бэлээ. Тоглох гээд янз янзын юмнуудад. Бүхэлдээ л одоо хүүхдүүдийн дөрөвд нь тоглох гээд ирсэн шүү байгаа. Тэгсэн чинь манай ээж болохоор за энэ дэр тоглох юм бол ивэл бүр 0-тод бараг л 10 жилээ төгсөхгүй мөн хонь бодчихгүй юу. Тэгээд бүгдэнд нь үгүй гисэн. Тэгсэн чинь тэр киноны бас нэг бол урилганы нэг бол пробморобнд л өрсөн шүү байгаа. Тэгээд тэрийг би дараа нь сонсчод амар яаж харамсаж байсан. Оо ч ортой бүтэн. Карьер маань эхлэхээс өмнө тэгээд хамгийн харамсалтай нь болохоор манай ээж за хэвээ кино мино энэ төр тоглохгүй хүүхдээ зүгээр хичээлийн хэлгээл сурлан мурлагын сайжруулъя гэсэн чинь төгслөөдөө 0 цараа төгссөн шүү дээ. Явж ялгаагааргүй. Явж ялгаагааргүй. Тэрийг эхнээсээ одоо ээжтэй хэлцдэг байж таа ээжээ. Угаасаа хүнд явахгүй шүү дээ энэ гэж яриад. Би угаасаа яг Америкт ирээд коллежд ороод сайн сурдаг болсон байхгүй юу? Яг 10 жилд бол ерөөсөө гайгүй сурч чадвартай байсан юм шиг байгаа. Гэхдээ өөрөө ямар ч сонирхол байдгүй. Ямар ч сонирхол ахгүй. Тэгэл киноны сургуульд ороод онцордог байсан байхгүй.
Тийм юм болж исэн. Тэр их харамсалтай. Хөөе тэгвэл баг урилга ирсэн гэж юм шүү тий. Ивэл чин жоохондоо нөө тухайн үед сошиал медиа энтерт хөгжөөгөө байсан болохоос биш. Хэрвээ өдийд хэрвээ ингээд бүх юм хөгжсөн яг тийм цаг үед чи хүүхдийн кино тоглож исэн бол нөгөө хүүхд байх үедээ од болцсон тийм хүүхдүүд одоо ингээд байгаад идэг шүү дээ тий. Одоо нөгөө нэг NG гэдэг нэг хөрх охин бүр багасаа эхлээл нэг чон моны юм ясаар байгаа л одоо ингээд бүхэн таньдаг мэндэг. Тийм од байх байж тий. Ивэл child star байх чинь бас амар юу шүү дээ. Нэг тийм хүнд амар аюултай байдаг юм шүү дээ. Зүг баг зүг тэр үед. Тийм мод байсан бол манай өөдөө подкастэнд орохгүйсэн ч юм билүү. Тийм. Кодны газар юу ярьж байгаа. Гурав гачинтай юу ярьдаг гэсэн. Хоёрдугаар тэр чинь одоо ингээд нөө бүр ингээд багасаа ингээд од болоод одоо Disney-гээс гарцсан нөө том жүжигчнэр үүдэг штэ. Нөө хүүхэд наснд ингээд байхгүй болцсон хүмүүс үүдэг штэ. Амар miserable life-тай тэгээ бүр ингээд багасаа ингээд амьдрал үтцсэн. Багасаа бүр ингээд буруу юм руу орцсон. Маа харин ивэл чин тэг нөгөө сошиал медиа байхгүй тулдаа ер нь буруу юм руу ороогүй юм шүү. Наач энэ шүү. Наач зөв шүү. Зүг. Яг тэр нэг сард чинь ингээл ерөөсөө найзтайгаа уулздаггүй, тоглодоггүй те даалгавар яг ингээд нэг тийм нэг жирийн хүүхдийн амьдрах ёстой амьдрал биш бол авчиж байгаа байхгүй юу. Тэгэл тэр жил те 4 кинон тоглосон байлаа гэхэд чинь 12 сарын те 3 сар нь одоо зуны амралт бол явчихж байгаа шүү дээ. Нэмэлт 4 сар 7 сарын би хичээл хийхгүй найзтайгаа уулзахгүй баг өнгөрчихөж байгаа байхгүй юу. Тэгэх юм бол яг хүүхдийн сэтгүүч амар эвдрэн штэ. Тэгээ тэр үед сошиал медиа байдаг гэсэн бол бүр байхгүй. Штэ. Харин тэгэхээр тэр талаасаа бол их хаппи байдгийг. Тухайн үед ингээл чи ингээл кинон тоглоал ингээл те одоо тэр чин бас хичнээн жоохон ч гэсэн тэгэл найзууд байгаа штэ. Одоо ингээд чиний хүүхдэл байгаа штэ. Тэгэл тэн дуудаад чи ингээл од болчихсон ингээл ивэлээ чи ингээ кино толцсон байлаа энэ гэл те. Тэр жоохон хийсэн аа. Яа тэгэл би өөрөө тийм нэг клаун юу зан аранштай байсан байхгүй юу? Ямар? Тэгэхээр клаун одоо алиалагч. Клаун. Тэгэхээр хүмүүс анх танилцал хөөе чи нөгөө нэг кино тоглолтог хүүхдтэй штэ гэсэн яг яриад хэлэхэд за баяртай. Боли баяртай гэдэг тийм байсан. Өө энэ хүчиж байгаа сонио хүүхдийн биш энэ гэж яриад. Бодож исэн шиг нь биш гэж юу? Бодож исэн шиг нь биш тийм бас нэг кул мүл тийм одоо од мод шиг тийм кул залуу байгаагүй байхгүй юу гэж жоохон доо. Би тийм миний кодс нээж. Би бол одоо ингээд мангар култэй. Шууд ингээд орж ийл амар шилмэл энэ төр зүйчсэн шууд ингээд. Юу нөхтөдөө би өвлжих энэ төр гэж. Таад яцгаа битс ч ажид зүгэрлээ. Би бол өнчин хүн шүү дээ. Өнчин болж тоглож байсан энэ гэж те. Годомжны амьдралыг та нарт тайлбарлал энэ төр гэж баслаа. Нэг public perception тийм байсан. Хүмүүс ингээд амар хурж ирэл. Чи нэрээ өнчин юм уу энэ төр гэж амар их нэг ах ич тэр ингээд настай ихч мэгчин тэр кино утчдаг гэдэг заяа. Яана тийм. Яг ингээд тоглосон кинотой холбож ингэж харддаг юм байлаа. Нөгөө нэг юу гэмтэй тийм амар cool perceptionтэй байгаагүй учраас намайг бол ер нь өөрөөр харчихсан тэр үед. Тэгээ би ч өөрөө амар cool хүн байгаагүй л дээ. Тэгэхээр яг анхаарал хамгийн гол нь өөрөө дуртай хөхт байхгүй юу? Уг нь бол тэгээд яг тэр үед кино минь энэ тоглосон бол амар өөрөө happy л байх байсан юм шиг байгаа. Тэр үедээ. За тэгвэл одоо яг ингээ гой гулсаж орох гэдэг юм л да. За. Өөрөө бол cool биш байсан гэж штэ. Ивэл тэгж хэлсэн шүү манайхаа сайн сонсороо. Хот болж ирсэн хэлээгүй. Жохон байх үе чинь тэр ингээд юуг ингээд ямар нэг uncool юм чинь ингээд гаргаж ирсэн ээ. Энэ ингэжсэн штэ гингүүтээ шууд cancelх зүг юм. Одоо шууд Монголд бол яг тийм юм болж штэ. 10 жилийн өмнөх амьдралыг гаргаж ирсэн ээ. Чи 10 жилдээ ийм охин байсан штэ. Биш ээ. 10 жилийн өмнө ийм охин байсан штэ. Чи наа ингэ дэрлэгч штэ. Ер нь би одоо ер нь чиний кино үзэх болий. Ер нь чи ер нь энэс хоошоо ерөөсө кино тоглохоо бол гэдэг юм орж ирж штэ. Яг энэ бол тийм шудраг яг. Одоо чи хүүхэд байх үеийн ивэл өсвөр насны дараагийн
ивэл өсвөрнээс дараа юу гэдэг тэгэхгүй. Тэгснэ одоо ингээд те залуу ивэл хөгшөрөх гэж байгаа ивэл хоёр шалгондоо өстэй. Манайхан битгий хөгшөрж ийн гэж яриа гэсэн. Гэхдээ яг уу үнэн л юм чи цаг зогсохгүй болгоо юм чи. Тэрийг чи ингээд ухаж ингэж гарч иржсэн ингээд ерөөсөө чам ингээд канселдчихъя. Тэгэхээр ер нь шудраг уу? Шудраг за хэвчээ мэдгүй шудраг бус гэж хэлээ заяа. Хүн болгон л алдаа хийдэж штэ. Ямар нэгэн байдлаар тэр үед чинь бид нар бас мдэггүй байсан чинь билүү 10 жилийн өмнөх заяа 20 жилийн өмнөх заяа чинь шалгандаа хүн байсан байж тараа штэ. Тийм болохоор тэгээд жоохон одоо тэгээд шууд канселдах нь буруу юм шиг хаяа санагддаг мөртлөө Монголд ерөөсөө эсвэл Монголд ч юм уу нэг юм хаан чи бурууга хүлээе тийм ээ би тийм алдаа хийсэн ингээд намайг уучлаарай гэд үнэн сэтгэлээсээ тий уучлахгүйчих нэг ч хүн байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр нэг юм канселдах нь зөв юм шиг санагдаж байгаа байхгүй надаа ингээд нэг юм тийм ээ би 10 жилийн өмнө тийм охин байсан би тэр үед ингээд юу гэдэг юм ойтон байхдаа ч юм уу 20 жилийн өмнө сурагч ахта ангийнхаа охтуудыг одоо юу гэдэг дээрлэгдэг байсан. Гэтэ би тэр үед мэдээгүй байсан хүүхдээсэн намайг ингээд уучлаарай тэр үед бүх хохирсон хүмүүс ч юм уу эсвэл ингээд уучлахгүйчих юм бол тий асуудал ингээ уул нь гой шидэгдчих гээд байгаа байхгүй юу. Тэгвэл бид нар ингээ ойлгоно шүү дээ. Ямар ч хүн байсан окей энэ хүн алдаа ойлгож ин гээд тийхгүй ингээ амар гүрийгээд үгүй би тгээгүй. За үнэхээр тгээгүй бол окей тэгчээд одоо ямар нэг алдаа гаргачаад үгүй гэд чичрээд яриад ингээ худлаа гүжирдэх юм бол надад жоохон тийм бол зүгээр канселсан дээр гэж би бол бодож байна. Яна юу хэлчихэ тэгээд наавти канселтараа Атлаа. Би хэлсэн үгэндээ үнэн ч нөө би ер нь тэгж л одоо ер нь нэг юм ямар ч хүмүүс алдаагаа хийжээ тэрийг хүлээмжшөөрөд уучлахгүй чадвартай л байх хэвээр. Тэгж чадахгүй хүмүүсийг зүгээр буруугаа ойлгохгүй гэсэн үг шүү дээ. Буруугаа ойлгохгүй. Тийм зориг responsibility байхгүй болохоор л хүний дургу үргээд байгаа юм шүү түншил. Тийм. Нөгөө Kevin Hart тэгжсэн шүү дээ. Бүр од болохоос өмнө 2000 хэд он мөчлээ. Twitter дөнгөж гарч яхад нэг тийм Kevin Hart чинь инэдмийн жүжигчин комедиан шүү дээ. Тэр нь бол анх нөгөө stand up хийдгсэн те. Тэгж яхата яг дөнгөж Twitter эхэлж яхад л юм шүү. Жохон тийм гей хүмүүс рүү нэг жохон attack хийсэн нэг тиймэрхүү joke хийсэн. Joke шүү дээ. Мэргэжлэх ажил хийсэн боос те. Тэгээ joke хийсэн чинь тэр нь гарч ирсэн ээ. Тэр нь 2020 онд 20 онд гарчсан 21 22 ч лөө гарч ирсэн ээ. Оскар хөтлөх гэжсэн чинь тэрнээс нь болоо канселд болцсон. Тийм одоо culture манайхан тэгээд байгаа байхгүй. Бид нар ийм байх хэвээр хүмүүсийг ер нь канселдах хэвээр гэдэг байгаа байхгүй. Яг тийм соёлыг бид нар яг ингээд бидэрт яг хэрэгтэй юм. Ариун гэж бодож байна. Би бас буруу хүлээсэн бол арай өөрөөр хүмүүс харах байсан бахаа гэж бодож байна. Тэгээ нөгөө огт тийм зүйл болоогүй юм шиг одоо нөгөө нэг тэр ярьцлаган дээр ярьсан гэдэг байгаа шүү дээ хүмүүстэй нөгөө ерөөсөө би тэгэж хүн амьтан дээрлэж байгаагүй би угаасаа тийм цав байгаагүй баймар дараахан мар ингээл ерөөс нөгөө найстаа хөтөлцөөл явж идэг байсан мэс энэ төр. Тийм юм сонссон болохоор нөгөө дээрлүүлж ирсэн хүмүүс амар игдүүдэд байгаа юм байна гэж ойлгосон. А тэрнээс биш нөгөө Мишель нь хэлсэн юм байлээ шүү дээ. Би бол тийм байсан тий. Одоо нөгөө нэг ганцаараа бол тийж аагүй ангийнхаа дагаа нийлж бол тийм bijсэн гэдэг. Тийм вайн бол гүгээд ирээ гэж хэлдэг байсан гэдэг ч юм уу тий. Ингээд тиймэрхүү юм бол ярьцаа нөгөө эмэгтэй нь болохоор зэрэг улаан цай тийм болоогүй гэд нөө ярьцсан болохоор нь тэрэнд хүмүүс идүүлсэд байгаа мэн л гэж ойлгосон. Тэгээ сүүлд нь нөө сэтгүүлч асуусан чинь сууйс бол хагас чирэгжилтийн байдалтай байдаг гэдэг угаасаа сони юм хэлчихэр чинь. Тэр чинь тэгээд галсацсан юм шиг. Тэгээд галсацсан юм байна гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тэрнээс яг нөгөө хажууд нь байж байгааг болохоор ийг басны мэдэхгүй л юм л та. Зүгээр яг cancel culture байх ёстой юу гэвэл би бол байх ёстой гэж боддог. Яагаад гэхээр тэгжиж бас тэр хүмүүсийн төлөвшил одоо яаж эхлэх бах нөлөөлж эхлэх бах гэж бодож. Одоо би ингээл эргээл хүүхдэл ярих нь л дээ тийм ингээд манай хүүхдтэй ингээл K-pop сонирхоод байгаа гэдэг дээр нь ингээд харангууд би тийм байж болохгүй. Ягаад гэвэл би ингээд ирээдүйд одоо ингээд ийм хүн болохыг хүсэж байгаа учраас би багтаа ийм хийчих юм бол том болоод хүмүүс намайг тэгнэ
тэгж ярина гэдэг ч юм уу. Эсвэл одоо ингээд бүлийн мүлийн хийдэг мэдэг гэсэн тийм би бүр юм түүхч байх ёсгүй энэ гэдэг ингээд өөрийгөө амар юм яаж эхэлж байгаа байхгүй юу. Цензуртэж эхэлж байгаа гэдэг юм уу? Эсвэл өөртөө эн чинь нөө цаанаасаа хүмүүс ингэдэм байх гэдгийг харчингуудаа өөртөө цензур тавиад одоо өсөлт боловсрал нөлөөлж ийн л гэж би хараад байгаа. Тийм болохоор зэрэг тэрэнд бол угаасаа л тийм юм болох юм байна гэдгийг мэдчих юм бол тийм муухай юм хийхгүйгээр хүүхдүүд өсч болох юм байна л гэдгийг би харсан гэж л хэлэх гээд байгаа. Тэгэхээр юу н байж хахад зүгээр зууха. Ийм асуулт байна. За яг энийг дараа нь асууж. Ивэл ихлэг ирэл. Йоо бурхан. Ивэлийг мартах чинь шүү. Гинт саналаа. Ятгаатай тий. Ингээд мэ гарч ирээ. За зодлоо. Ивэл одоо ингээд ивэл дээр ингэж асууя л да. За. Somehow мэдгүй. Чиний ингээд бүр ингээд 10 жилдээ хийжсэн. Эсвэл 10 жилийн өмнө хийжсэнийг дөрд гарч ирээ тий. Нэг за ивэл ягаад чи мэдгүй нэг хийцэн. Бид нар чав ямар хүн бид нар бол мэдчихэж байгаа. Тэнгүүд хүн бистэй бид чинь тэгэл алдаа гаргадаг хүн гэж байхгүй шүү дээ. Чиний ямар нэгэн байдлаар алдаа гаргацсан. Тэснэ энэ ивэл гэдэг нөхрийг ерөөсөө сонсгоо болий. Энэ ооцгоос хас гэдэг чамд шудраа санагдах. Боо тэгэл одоо өөртөө тийг санагдчихвал тэгэл окей. Хас гэж оролт. Би тэгэл хаас 10 жилийн өмнө болсон юм оролт нь угаасаа би гол нь чамд шудраг санагдах. Одоо жишээ нь чиний одоо энэ дээр одоо ингээл дээр үеийн кино миног чи хүмүүс үзэл ивэл ямар хөхөн байсан би oh my god яа гэл тэгж байгаасаа тий. Тэнгүүтээ шууд нэг өдөр л чамааг үзье яддаг шүү дээ. Энэ нэг халтар бацаа гэл хэлсэн шүү дээ. Надад л яг юунаас шалтгаалж байгаа нь бол чухал тий. Би өөрөө тэгэл одоо ч ингээл харууд өгөх ёстой мостой гэдэг юм хэлсэн болвол окей. Тэр бол одоо бас би өөрийгөө буруу хэлэх ёстой шүү дээ. Нэг талаасаа. Би зүгээр юу ч ямар ч тийм гимтэй биш юмн дээр ингээд хүмүүс зүгээр өөртөө таалагдахгүй юмнасаа болж нөгөө кэнсел гэж оролдох юм бол солиороо дээ. Тэ. Өөрийгөө кэнселдахгүй. Би тэгэл зүгээр чам таалагдах гал тэгэл ингээд уучлалтгүйгаал амьдралаа өөрчлөд байх юм бэ. 10 дан гэж хэлсэн шүү дээ. Арай өөрөөр сайн хэлчихсэн. Энэ cancel culture надад яг юунд таалагддггүй энэ амар юу шилжиж орох гэдэг нь л да. Тэр нь юу вэ гэхээр yes cancel culture бол яг ингээд арт түмэнд хүч өгж байгаа нэг талаасаа. Яг л ингээд амар олон ингээд алдартай юм хүмүүс ингээд янз янзын юм хийгээл тэрэнд ямар ч одоо юугаа бурууга хүлээхгүй амьдраад байгаа гэсэн бол тийм байгаад байгаа. Тэр үнэтэй алдартай мэддэгтэй хүмүүс. Гэхдээ одоо үеийн cancel culture-ийн хамгийн асуудалтай юм нь болохоор буруу үгүй юу гэдгийг мэдэхгүй ээжиж хүмүүсийг cancelдаг байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь асуудал. Одоо ингээд Johnny Depp шууд ингээд Amber Heard Johnny Depp хоёр ингээд шүүх хурлын юм боллоо гүнглөө. Хараа Amber Heard Johnny Depp-ийг ингэж хэлсэн шууд canceled. Johnny Depp хийгээгүй бол яах юм? Хамаагүй canceled. Тэ? Johnny Depp-ийн их болохоор Amber Heard ерөөсөө ямар ч фэнг болгоо. Хоёр талаас хоёр талтай. Гэтэ одоо ингээд яг эцсийн бол Johnny Depp ингээд ялж тарж байгаа шүү дээ. Тэ? Ингээд Johnny Depp-ийн буруу биш ээ гэсэн одоо байдалтайгаар тэгэнгүүт тэр болтлоо Amber Heard-ийн фэнүүд биш хүмүүс. Зүгээр л Johnny Depp ийм асуудалд орлоо гэдгийг сонсоод автоматар шууд canceled. Тэ? Хиний буруу муу хамаагүй. Олон киноноос болсон шүү дээ. Одоо нөгөө Fantastic Beasts болцсон шүү дээ. Шууд зөндөө олон юм тоглож чадаагүй шүү дээ. Pirates of the Caribbean-аас унаад Fantastic Beasts-тэй тоглохоо болоод айгүй бол ажил алдчихж байгаа байхгүй юу тий. Тэгээд тэр нь болохоор бүр ингэж байгаа юм чи зүгээр л нэг хүн тэгж тайлбарлажсэн шүү дээ. Зүгээр л таныг хань нэгэн гүжирдүүл автоматар одоо ингэж public-ийн нүдэнд болвол энэ бол таны буруу. Зүгээр л гүжирдүүлэх юм болвол тий. Буруу үг нь бол хамаагүй зүгээр л буруутай гэж автоматар үздэг гэж байгаа байхгүй юу. Dude crazy. Юу гэсэн үг юм бэ? Энэ бол тийм зүгээр л нэг хүмүүс ингээд нэг юм юу гэдгийг тренд рүү шилжиж байгаа юм шиг хүмүүсийн амьдралаар тоглоод байгаа байхгүй юу. Энэ бол үнэхээр fucked up. Тэгээд над дээр харин гэхдээ юу анзаарагдаад байгаа гэхээр айгүй олон хүмүүс ингээд орчин үеийн одоо ингээд алдартай хүмүүс яг юм мангар юмнаас болж cancelдах гэж оролдонгууд нь өөдөөс нь зүгээр л cancelд чадвал солиороод гэсэн тийм зан гаргадаг хүмүүс гараад ирцээ лээ. Тэ хамгийн том аюултай юм нь болохоор ингэдэг юм байлаа. Cancelдах гэж оролдож явахт нь уучлахгүй болохоор. Тэнгүүт бүр ингээд нэг энэ хүн бурууга хүлээчлээ гэж автоматар айгүй олон хүмүүс тэгдэг байсан юм л да ихэндээ.
Тэ. За ингээл энэ жүжигчин ингэсэн юм хийлээ гэнглүүд I wanna apologize, public apology тэрнгүүт л буруугаа хүлээчлээ гэж бүр дээр нь боо юм болдог. Гэсэн. Тэ. Одоо үеийн амар болоо нэг ингээл комедийн замиднүүд ч болохоор зүгээр ингээл наад чи ингэсэн мэдрээрээ гэж гарч ирэнгүүт л солиороо тэ. Тэ. Бити солиороо та нар өөрсдөө cancelled сонсох хүмүүсүүд намайг сонсно гэл тэгдэг болцсон байлаа. Тэрийг одоо би зүг гэж бодож байгаа. Миний бодлоор бол ингэж бодсон шүү дээ. Тим соёл байх нь угаасаа буруу байгаа юм биш үү? Одоо тэр яг соёс гэдэг зөвхөн соёс биш л те. Өөр ер нь ингээд нэг юм бие инээ дээрлэгдэг ингэж нэг доожоогүй нэгнээ ингэж ад үздэг ч юм уу чадахгүй байгаа нэгнээ ч чадахгүй ингэж тэргээр нь ингэж одоо илүү үздэг те. Илүү үздэг биш ээ. Одоо юу гэдэг юм те. Дотор үздэг гэх юм уу? Гадуурхдаг те. Ийм үзэл ер нь угаасаа ингэж байх ёстой мүү гэдэг асуулт ч өөрөө бараг ингэж ургаж гарчиж байгаа болчиход байгаа байхгүй. Тэгээд хэдийгээр тэр хүмүүс бидний дээдлийн ах ихнэр тэгдэг байсан. Одоо ер нь тэр нь одоо хүртэл байсаар л байгаа юм байна. Сүүл тэр нэг суйсын тэр ямар театрч гэнэ тэрнийхэн бичлэг нь задарсан чи ингээд нэгнийгаа ингээд сандал дээр хүлснээ ингээд нүцгэлд мүцгэлээд тэр өөрийнхөө бэлгэрхт мэрхний гагаж маргаж тэр янз бүрийн ингээд би нааж магаж би бол хэрвээ миний хүүхдийг тэгж байгаа те ингээд миний хүүхд амар хүсээд урлагийн болно гэж доод сургуульд орсон чи нөгөөдөл тэгж мэгэж бүр насан туршид нь ингэж үлдэх трама үлдээгээд хэрвээ тийм байх юм бол би cancelсэн зүг гэж хэлнэ. Ягаад гэвэл тэр уламжлал тэр ёс байгаа нь угаасаа өөрөө гажуудлаа байгаа байхгүй юу. Ягаад тэр хүүхдүүд зөвхөн одоо ингэ юу гэдэг юмаа сураад эсвэл чадахгүй байгаа нэг туслаад ч юм уу тий бүр болохгүй бол зөнд нь хаяад тий ингээд явчих болохгүй ингээд заавал ингээд нэгнийгээ дээрлэхэж одоо ингээд юу ёс бусаар ингээд бүр юм хүслээ хангаж тий тэрийгээ зөвтгөж тий ингээд нэг одоо юу гэдэг надад бол нэг тийм эрүүл босол санагдаад байгаа. Эсвэл би одоо юм хараа хэргийн юм одоо хүсэж байгаа юм уу мэдгүй одоо ингээд яг хуу энд нийгмийн юмтай харьцуулаад үзэх юм бол бүлийн мүлийн харьцангуй гайгүй л дээ. Мэдээж хүн нийгмийн харилцаанд орж байгаа юм чинь тодорхой хэмжээнд бол байдаг л ах. Гэхдээ бүр ингэж тэрийг уламжлал болгож ингэж авч явж үеийн үедээ өвлүүлж тэ нэг тийм бүр нэг завхарсан юм бол байх ёсгүй л гэж бодоод байгаа. Тийм болохоор зэрэг одоо яах тэгээд туг тагтуул тагтгаас ш тэгэл тэр үеийн үедээ цаашдаа байхгүй болж ивэл хамаалах. Би тэрийг амар олон хүмүүсийн хүсэл мөрөөдлийг тэрнгэр амар хулгайлдаг гэж боддог. Одоо ингээд би муйст орж яхад манай хамаатны охин кино урлагийн их сургуульд орсон байхгүй юу. Тэгээд жүжигчний ангиар ороод тэгээд жил болоод хайсан байхгүй яасан мэ гэсэн чинь дээд ангийн охтууд нь шүн унтжахт нь оюутны байранд нэр зодож моддог гэсэн байхгүй юу. Тэгээд ер нь бол тийм жоохон тиймэрхүү юм бол гардаг байсан заяа. Одоо кино күүц гэж байдаг байсан да. Тэгээд тэр манай хамаатны охин бол сургуулаа хайсан. Жилийн дараа за би ер нь болигээд тэгтээ тэр яг зодуураас болсон уу эсвэл тэр дээрлэгтнээс болсон уу гэдгийг бол би бол сайн мэдэхгүй. Мост бол ерөөсөө тийм байдаг байсан. Би яг мэдгүй Ариунагийн танаа сургууль тийм байдаг байсан уу? Танаа сэтгүүл зүйн салбарт нүтгэл мүцгэлдэг хүн. Өстө тийм байна. Одоо тийм зодож моддог эсвэл дээд ангийн ихчнэр ингээд арих гүйлэгдэг мүлэгдэг болж ирсэн үү? Үгүй гэдэг аа. Тийм бол байгаагүй. Тийм манай мэдгүй манай сургуульд би бас оюутны байранд амьдарч үзсэн шүү дээ. Ерөөсөө тийм бол байж гарч үзээгүй. Ялангуяа эмэгтэй одоо дээдлийн ангийн оюутнууд хурж ирээ доотлын ангийн охтуудаа зодож моддог ч юм уу эсвэл архинд гүйлэгдэг ч юм уу. Тийм юм байдгүй болохоор надад тэрийг бол сонсож явах ингээд нэг юм одоо хэрэлдэж мэрэлдэх одоо дээдлийн ангийн ихчнэр нэг юм жоохон их зантаа манта байх бол окей. Тэрнээс ч хүнийг зодох модох бол надад бол зүгээр амар аимшигтай санагдсан. Тэгээ тийм хүмүүс дараа нь бид нарын ингээд хүүхэд бид нарын ирээдүйд ингээд үлгэр жишээ болоод кино мөн тоглоо явж байгаа гэдэг чинь бас жоохон сони юм шүү. Тэгээ тэрийг ингээд миний хийсэн алдаа байна гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нь бүр ингээд айгүй аимшигтай юм мэдгүй. Надад бол тэр жоохон асуудалтай. Энэ сэдвээр бол юм байна. Ямар ч амар мэдчихэрч байна. Ийм байгаад байгаа. Харцгаа та нар энэ гэж сурцгаа энэ гэж байна. Амар орж ирж шít. Ямар ч нөхцөл байдалд буруу бол буруу. Тэ? Тэгэхээр ингээл одоо жишээл хүүхд би бас тэгэл бүлэдүүлжсэн бүлэдчихэж байсан. Солбиж үзчихэл барахгүй хүмүүстэй бүлэдүүлэл бардаг хүмүүсээ бүлэдэл ганц хоёр үдчихсэн. Тийм гэхдээ тийм амар бүлэдхэр банд байгаагүй өөрөө тэгээд ярьсан шүү дээ сонирн байсан гэд. Тэр болохоор миний бодлоор ингэж байгаа. Ямар ч нөхцөл байдал буруу юм хийсэн бол тэр бол буруу юм хийсэн. Тэрийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгтээ жоохон бахта буруу нөхцөл байдалд байж захта хийсэн юмас нь болж ингээ хамаг карьеринд канцелтар тийм юм
мөн үгүй юу? Тэр нь одоо асуудал нь бол явчихж байгаа байхгүй юу? Тийм. Одоо жишээлбэл тэр үе ингээл зүгээр ингээл бүх ингээ факторуудыг бодлоо л да. За тэр үед эцэг их хүүхдүүдээ одооных шиг өсөх тийм мэдлэг байгаагүй. Сургуулийн газруудыг хийж сургадаггүй. Сургуулийн culture нь тийм байсан байж магадгүй. Тэ? Одоо ингээл намайг ах нар бүлийдсэн учраас би энэ хүүхдийг одоо ингэх ёстой гэсэн сэтгэх мэтхэн төр байгаа штэ. Тэгээд ер нь ингээд айгүй олон нөхцөл байдлаас шалтгаалж бас тэр одоо тийм одоо үйлдэл хийхэд тусалсан гэж хэлж болно нэг бодлоор. Тэ? Эцсийн эцэд бол тэр хувийн өөрийнх нь буруу. Гэхдээ тэр хувийг тэр тийшээ аваачхад тусалсан зөндөө олон нөхцөл байдлууд байгаа. Тэ? Одооний ертөнцид бол ингээд high school, my school-ийн хүүхдүүдийг харахаар ялангуяа Америкт бол тийм байдаг нь хамаагүй бага. Тэ ингээд cool мөл хүүхдүүд нь багасчихсан. Тэгэл бүгд тэр амар inclusive болцсон тийм байгаад яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр үеийн хүнийг бол буруу юм хийсэн гэдгийг бол тэр хүн бол өөрөө хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр бол чухал. Ягаад гэвэл одоо үеийн хүмүүс бас ингээл цаашдаа үргэлжлэхэд бас тэр бүлийдүүлсэн хүмүүс энэ төр чим тэрийг хараад бас бодно штэ. Тэ окей энэ хүн бол ингээд сурсан байна, өөр болсон байна энэ гэдэг бол их чухал. Гэхдээ тэрнээс нь болоод карьерийг канселдах одоо зөв үгүй юу? Тэр нь одоо миний хувьд бол том асуудал болоо явчихж байгаа байхгүй юу? Тэгтээ нэг тэр үед гэхээр л заавал амар нэг юм одоо юу гэдэг эцэг эхчүүд нь хүүхдүүдэд зөв хүмүүждэггүй байсан ч юм уу эсвэл багш нар нь тэгж хэлдэг байсан гэд тэгдэг байсан бол бүх л хүүхдүүд тийм одоо дээрлэх үү ч юм уу тий би нэгээ зодож модтой болсон маш тэгээд тийм болоогүй нэг хэсэг бүлэг хүмүүсийг ер нь бол яриад байгаа шүү дээ. Тийм байсан бол одоо бидний үеийн бүх л хүмүүс тэгэл ангийнхаа хүүхдүүдийг очиод зодооч юм уу. Одоо яг хуу 10 жил мэлдээ бол нэг тиймэрхүү тэнийг мэнийг юмнууд бол хийдэг л байсан. Оюутан болоод нэг тийм тий арай жоохон насан туршид 18 хүрсэн хүмүүс ер нь бол хэрвээ бүгдийг тийшээ чихэх юм бол тий бидний хүрээлэн орчин тийм байсан гэж ярих юм бол надад амар өрөөсгөл санагдана. Наач болохоор миний бодлоор болохоор ингэж байгаа. Яагаад орчин тойрны ярьж байгаа гэхээр зүр дунджаар тий одоо ингээд процентыг үзэх юм бол одоо илүү бага болцсон бүлэдэх гэж яриад байгаа байхгүй юу? Тэ. Тэгэхээр ингээд дундаж тоон яагаад багассан бэ гэсэн чинь зөв нөхцөл байдал нь одоо илүү сайн болсон учраас гэж байна. Яг хөө тэгээд яг түрүүнийсэн шиг хувь хүн бол өөрөө бол яг эцсийн эцэд буруутай. Гэхдээ эргэн тойрон дах нөхцөл байдал нь илүү дээр болох юм бол тэр бүлэдэх тоон ер нь ерөнхийдөө багасч байгаа гэж байгаа. Тэгэхээр бас тэр нөхцөл байдал нь ямар нэгэн одоо ингээд одоо эффект өгж байгаа гэж хэлж болно гэж би ойлгож байгаа. Видео юу л төрөнийг юм хэлж байгаа мартчихлаа. Sorry би яна таслаа дундаа. Мартуулсан. Бүгдээрээ бүр нь юу л гэсэн юу амар байгаа даа. Та нараас сайн яриа. Дуустал. Намайг юм ярихгүй яга бүлийдэд байгаа. Cancel одоо шууд. Хэлэх үггүй л яриулна. Наа чи ингэ бүлий болж байгаа байхгүй. Болчлоо гэж хэлсэн нөө. Тэгээд юу лээ? Мартцгаа зөөрөн яриа. Цамцлаа буцчаар. Ийм л ганда. Бидний буруу биш, ивэлийн буруу. Сая ингээд би бол ингэж бодоод байгаа байхгүй зөв. Миний одоо энэ од одоо улаач чинь зөндөө суйс найзтай байсан болохоор ингээ өмөрөөд байна гэж бодож шиж магадгүй. Гэхдээ би зөв ингэж бодоод байгаа. Тэр нэг суйсын боловсрал олгож байгаа одоо тэр нэг юу байгаа шүү дээ одоо систем гэж ярих юм. Тэр нь айгүй буруу байна үгүйс. Ууса тэр аль девангар үеийн тэр социализмын үед энэ нэг сагс зэрэгжилтэй байх хэвээр гэдэг нэг юм хилцэн. Тэгээ тэр нь ингээд нөгөө үг дамжилт юу гэдэг штэ. Тоглоом байдаг штэ. Хамгийн их нэг үг хэлээл тэгэл явж байгаадаа ингээд голдоо ингээд шаал ондоо үг болоод ингээд явцдаг. Яг тэрэн шиг мэдгүй анхандаа бол зөвл байсан л байх тухай үедээ тий. Одоо суйс одоо хэдэн жил нэгдэжсэн мэдгүй. Миний бодлоор 60 70 жил болж л байгаа л гэдэг тий. 60 70 жилийн өмнө хагас зэрэгжилттэй байх хэвээр энэ олон хүмүүсийг те нэг ингээд хэлэхэд бүгдээрээ яг ингээд те зурган дээр бэлэн байждаг киноны юу гэдэг талбай дээр ингээд хийх юм хийж яадаг тийм байх хэвээр гэдэг нэг тийм соёл гаргаж ирсэн. Тэр нь ингээд явцдаа ингээд говьсаар байгаад би нэг ингээд бүлэддэг би нэг ингээд зоддог чи ингээд зодуур авах л хэвээр би өмнө авч ирсэн юм чи одоо чи авах л хэвээр гэдэг соёл. Өшгөө одоо маш шин тийм дээрээс ирсэн юмныхаа. Тэгээд нэгдүгээр тэр хоёрдугаарт би ингээд зөндөө найзуудтай заяа суйс төгссөн. Суйс тохойд наваа найзлж байгаа суйс сурж исэн.
тэдний хийж байгаа хичээл нь шүү дээ. Ерөөсөө л одоо курсын ажил, дипломын ажил, курсын ажил, дипломын ажил гэл яг нэг хідэн жүжигэл тоглодог. Тэгээ тэр жүжигнийхээ текстэн дээр л ажилдаг. Өөр ямар ч хичээл хийдэг байхгүй. Одоо чинь бид нар ингээ бachelor авахын тулд тэ яг мэргэжлийнхэн 30 юнитыг авна. General education гэдэг 30 юнит авах хэрэгтэй. Тэр general education заавал чи ингээл бичдэг байх хэрэгтэй, боддог байх хэрэгтэй. Юу гэсэн чи хичнээн дууны югаар сурж яасан ч гэсэн чи энэ хүртэл ядаж мат мэдчих хэвээр, энэ хүртэл чи англи хэл мэдчих хэвээр, энэ хүртэл ингэж их хэвээр гэдэг одоо заавал лаборатори анги байх хэвээр гэдэг. Заавал хим ч юм уу биологи анги авах хэвээр. Энтергээд хүний ингээд хичнээн чи урлагийн хүн болох гэж байгаа ч гэсэн ядаж юм мэдэх хэвээр гэдэг шалгуур байгаад байхгүй. Тэнгүүд маань сууж тийм байхгүй шүү дээ. Мэдгүй миний мэдчих чам байдгүй гэж магадгүй. Гэтэ би тийм general education өгдөг юм шиг санагдаад байна. Зүгээр л 10 жил төгсөөлт нэг хідэн хүмүүсийг ингээл дуулж бүжилдэг, итүүд үзүүлдэг, гайгүй тайзан дээр жоохон чангахан хоолойтой ярьцдаг тийм хүмүүсийг аваал тэгэл хідэн жүжиг тоглуулж байгаа л төгсөждөг. Тэгээ жүжиг тоглохын тулд тэд ингээл нөгөө сургууль дотор ингээл хон жүнжөөл яг би шорон шиг гэж хэлэхгүй л дээ. За цэргийн казарм шиг. Тэгээ тэргээ цэрэг гэж ярьж байж юм бат. Тэгэл нэг сургууль дээр ингээ байж байгаа л төгсчдөг. Тэрөөсөө тэр хүмүүс ерөөсөө дээрлэхүү гэж юу? Анцаасаар. Тэр хүмүүс ерөөсөө тийм general education өгөхгүй бэжэж төгсөө гараад ирсэн дараа тийм юм нэг хийдэг чинь тийм натаалаа буруу юм шиг санагдаад. Бүгдээрээ биш л баг л та. Гэхдээ л team environment бэлдээд өгчих юм бол одоо жишээ нь шорон шиг гэж би хэлсэн тийм шорон шиг биш л баг. Sorry. Сойсыг юу гэдэг нэ гэдэг хөт юм аа найзад. Team орчин бүрдүүлээд өгчөөд тэгээ тэр орчиндөө хүмүүсийг ингээд төлөвшүүлчихэд тэнгүүтээ эн чин бусад нийгэмтэй тохисохгүй байна гэд яагаад гэвэл амар хэцүү юм шүү. Одоо жишээ нь би одоо социализмд ингээд төгссөн, социализмд амьдарч исэн хүмүүсийг одоо ардчлалд та нар зохихгүй байна. Гэт амьдрах эрхийг асуул бас хэцүү өстэй. Манай аав ээж нар бүгдээрээ зохицохгүй шүү дээ. Тэгтээ тэр нүдэн өнгөрсөн сургуулийн захиргаан жоохон асуудалтай юм шүү. Тэгээ угаасаа ингээд тим юмыг болж байгааг мэдсээр ярьж чимээгүй ингээд хараал өнгөрөөцсөн бас жоохон сонин үнэхээр тийм хагас сэрэгжилтийн байдалтай юм байна. Тэр сургуулийн захирал, тэр боловсролын яам, тэр одоо юу чинь боловсролын систем чинь тийм хүмүүс өсгөөд нь шүү дээ. Тэрэнд нь буруу, тэрийг канселдах хэрэгтэй юм шүү. Гаргаж ирсэн продакт нь биш. Тэр үйлдвэрт нь хариуцлагатай оцох хэрэгтэй юм шүү. Би тэгж бодоод байгаа. Тэрсээ дүү одоо 10 жилийн өмнө надад чи боловсроо гарцсан хүмүүсийг бид нар одоо шүүгээд яах юм? Дахиж гаргахгүй тулд тэр сургуулийг солих хэрэгтэй. Тэр яамыг солих хэрэгтэй. Тэр боловсролын системийг чи хичнээн жүжигчин болох гэж байгаа ч гэсэн чи basic math мэдэх хэрэгтэй, basic монгол хэл мэдэх хэрэгтэй, ийм ном уншсан байх хэрэгтэй, ийм хим мэдчих хэрэгтэй гэдэг тийм юмар хүмүүсээ бас хажуугаар нь хүмүүжүүлэх хэрэгтэй юм шүү. Тийм суурь мөрөжл ордог байх. Тийм суурь мөрөжл ордог байх гэж би бодож байна. Бодвол тэгвэл ордог байх. Гэхдээ тэгвэл хангалттай биш үү тэгвэл. Тийм. Тэрнээс гадна тэгээд яг тэр системд нь асуудал байна гэдэг нь үнэн. Тэг одоо өмөрч орж ирэх хүмүүс байгаа штэ чиний хэлснээ сонсчод бишээ тийм суурь тийм байдгүй маа ч юм уу те угаасаа тийм суурь жил үздэг гэж. Би бол боловсролын систем бишээ тэр одоо нэг бакалаврын диплом авахын тулд заавал үзэж байгаа 30 гэдэд ч юм уу байгаа бах гэж бодож чинь тэр зүгээр нэгдүгээр курстай ороод өнгөрчдөг ч юм уу тийм болохоор 2 сая эхлэнэ жүжиг тоглоод эхэлчихдэг бах гэж зүгээр хар ухаандаа бодож чинь тэр асуудлаар юунд байна гэхээр нөгөө нэг яг саний хэлдэг чинь зөв нөгөө нэг сургалтын одоо яг тэр нөгөө нэг удирдах байгаа тэр хүмүүс нь те ингээд яг тэрийг зүгөөрнүүдээ өнгөрөөцөн тэгээд ингээд ерөөсөө юу ч хийлдэггүй эсвэл юу гэдэг өөртөө нөгөө наахнаас тийм гаргацсан бид нар тиймэр хүмүүцэн гэж боддог хүмүүс байдаг болооч тэр муу ингээд за барыг нөгөөх нь өөгшүүлээд дэмжээд те ингээд тэр дээд курсынх нь ер нь доотынхандаа зааж өгстэй юм өстэй ч юм уу барыг тэгээд хөөгшүүлээ явуулсан нь энэ нь олон жил тэр нөгөө нэг бажи ялалт орж байгаа бүр үе хүмүүс л тэгж яриад ахыг бодоход эн чинь бүр хичнээн олон жил бөхөрсөн юм даа байхгүй тий. Тэгээ тэр дунд одоо хичнээн олон хүүхд хохирч хичнээн олон хүүхд одоо юу гэдгийг
доромжлуулж би сэтгэлийн хохирол амсч явсныг бол бид нар одоо ингээд мэдэхгүй ингээд эхнээсээ л зах цугасаа гарч ирж байгаа л энэ болохоос биш. Тэрний ард хичнээн юм нуугдсан байгаа нь бас мэддэхгүй ингээд яваад байгаа шүү дээ. Тийм болохоор үндс суурьаар нь юу нэг ингээд реформ хийж шинжилсэн л зүйл баг гэж бодож байна. Тэгээ тэр донд ч гэсэн тэр нөгөө ямар хичээл үзэх мөцтэй бүх юм орхолох. Зүгээр одоо үзэхгүй байгаа гэж хэлж байгаа дэр хүмүүс яхах. Үздэг штэ ч юм уу тийм бол үздэг бол байх уу. Нийгмийн ажилтнаа болмоор байна. Нэг начиг хийдэг хүүхнүүд ингээд тавьчмаар байна. Би одоо ивэлийг нөгөө өнцгөөс нэрээс гэж бодож байна. Одоо эн чинь бас Монголын систем биш нөгөө нэг гадаадад галаа шууны мах гэдэг штэ жүжигчүүн ямар замдлаар явдгийг бас ингээд сурцсан мурцсан чинь арай өөр юм ярих. Тэр ер нь суур мэдлэг зэдлэгийг яаж өгч эсвэл танахт бас одоо ингээд дээд курсынхан чинь та нарыг ингээд цэгжилж мэржүүлж тийм тэгдэг юм байсан уу? Олон улс тийм болж исэн юм байна. Төстэй юм. Юу гэсэн дэлхийн 2 дугаар дайнд дуусны дараа. Тэ айгүй болон герман цэргүүд би зүгээр л надад хилжсэн юмыг дагж исэн гэж ярьж байгаа байхгүй юу цэргүүд нь шүүх хуралд оронгууд олон улсын шүүхт оронгууд би бол нацист бишээ. Гэхдээ манай дарга надад ингэж захирангууд би бол үгүй гэж хэлж болохгүй цэрэг байсан. Тийм учраас би энэ одоо хэлсний дагж байгаа гэж тийм өөрийн өмгөөлөлтөй хүмүүс их гардаг гэсэн гинэ. Тэ тэр юу гэдэг энэ бол яг төстэй юм бол авчиж байгаасаа тэ би өөрөө биш нөхцөл байдал маань намайг ингэсэн гэдэг тийм текст гарч иж байхгүй. Тэгээд энийг болохоор яг тэр шүүхээс яаж хандсан бэ гэхээр энэ бол одоо таныг одоо энэ ялаас бол чөлөөлөхгүй а гэхдээ ялыг багасгах тийм юм гэж тооцдог байсан гинэ. Тэгэхээр бол гин буруу бол эцсийн эцэд бол таны гин буруу. Гэхдээ насаар чин шорон төрхийн оронд 10 жил өгөө гэсэн тийм болдог байсан байна. Тэгээд би юу гэж хэлэх гээд байгаа вэ? Энтэй төстэй бөөлөдөж барьжсэн бол яас нөхцөл байдал иргэн тойрон чинь бол таныг бол тийм юм руу ингэж оруулсан. Тэр бол ингээд их хэмжээний буруу бол тэрэн дээр тохож болно. Гэхдээ эцсийн эцэд бол энэ сонголтыг та өөрөө хийсэн учраас та одоо хариуцлага хүлээх ёстой. А гэхдээ бид нар ялтыг багасгая. Тэр нь чухал байгаа байхгүй. Яг л одоо бол cancel culture болохоор тэр ялыг багасгаж өгөхгүй байгаа байхгүй. Зүгээр ингээл яаж ч cancel culture-ыг хийж байгаа хүмүүс нь өөрсдөө төгс биш те. Бүгдээрээ алдаа малтаа хийжсэн, бүгдээрээ хөгийн зан гаргаж ирсэн. Тэрийг зүгээр л бид нэр хардаггүй. Тэгэнгүүт өөрсдөө төгс биш хүмүүс хурж ирж яснаа тийм та бол ийм алдаа хийсэн учраас карьерийг чинь канселдах хэрэгтэй. Тэр бол ял нь бол арай хүнд болоод байгаа. Тэгтээ тэр хүмүүс бол буруугаа хүлээх хэрэгтэй. Буруугаа ямар нэгэн байдлаар зөвтгөх хэрэгтэй. Тэр бол үнэ. Тэгэхээр нэг тал талаас асуудал гарч ирж байгаа. Яг энэ жүжигчний юу одоо acting чанар манар шүү дээ. Тэр бол энд бол би Монголд сурж байгаагүй. Тийм болохоор мэдэхгүй байгаа даа. Тэгтээ энд бол надад бүл хийдүүлж ирсэн үү? Ариун нэгж асууж. Гүш яалаа гэж тэ. Бүл хийдүүл байхгүй. Урлаг заавал бүлийг өгөөр явахгүй юм шүү тий. Бүлэж 10 жилд бол яг ингээ бүлэдэж байж магадгүй гэсэн нөхцөл байдлууд гарч ирж ирсэн. Зүгээр ингээл хэлмэл мэдхгүй Монгол хөвгт болохоор над дээр хурж иж би хидэд дуудаа ингээд зодтолтох шахчихсан хөвгтүүдтэй. Нэг хин зодтолтох. Гэтэ би зөндөө олон удаа хөвгтүүдтэй хэрэлдэжсэн. Нөгөөд нь хуржээл онгор нүдтэй нэг өөр мангар жижиг нүдтэй нэг цагаан залуу хуржсэн чи ямар жоохон нүдтэй юм бэ гэсэн чи би өдөн чи тойлон дарж үдчихсэн нэг энэ гэж хэрэлдэжсэн заяа. Зүгээр л автоматар тэгж авах ингээл шууд зотлолоор жижиг нүдтэй гэж би тэгвэл хоёлоо хэмжиж үзэх ухааны юмэр л зодтолж байгаа те. Тиймэрхүү зөндөө болж исэн. Коллежд ороод эхлэнгүүт чинь алуу болчихж байгаа юм чинь. Яг уу тэгэл дургу хүмүүсгээ жирхнэ мэрхнэ гэл тиймэрхүү юм байгаа. Гэтэ тийм амир бүр ингээд hazing гэдэг штэ. Энд тиймэрхүү юм бол ер нь нэх их болтгүй юм байлаа. Зарим одоо ингээд том university-нүүд байдаг штэ. Ингээд нэг одоо юутэй нэг fraternity sorority гэх энэ төр байдаг штэ. Тэрийг одоо монголоор юу юм бэ? Группүүд энэ төр. Тэд нар ч бол хоорондоо hazing гэдэг юм хийдэг те. Одоо ингээд манай fraternity-д орохын тулд чамааг ингээд шийдэх ёстой мастаа энэ тиймэрхүү хийдэг юм байлээ. Тэрнээс бол хүмүүс рүү өгөж үрж байсан. Secret society бол авчихна чинь тусдаа ингээд баг нэг тиймэрхүү. Тийм. Тиймэрхүү юм бол болдог. Тэгтээ тэр бол ингээд нэг сургууль болгонд байдаг дандаа юм нэг өргөн одоо тийм тарсан юм биш. Тэ зүгээр хаяа болдог одоо асуудал гэж бид нар үздэг байгаа байхгүй юу. Тэгтээ бол энд бол ингээд бүх сургуульд байдаг бүх хүмүүсийн одоо ингээд үзэж experience хийдэг бол юм биш. Тэгээ буллинг бол энд бол багасж байгаа. Энийг бол ер нь бол сайн юм гэж хинч үздэггүй. Тэрийг их одоо эсрэг нь бол хүмүүс их одоо эсрэг сөрж тэмцдэг тийм юм гэж би бодож байна. Магадгүй Монголтой адилхан level байж магадгүй. Гэхдээ надад бол миний коллежийн experience бол ерөөсөө буллинг би өөрөө experience хийж үзэж байгаагүй.
Тэгээд ялангуяа нэг урлагийн талаас болохоор энэ чинь нэг өөрийгөө ялангуяа жүжигчид энэ төр болохоор нөө өөрсдийгөө ингэж гаргаж ирж яадаг учраас дэмжлэг амар их хэрэгтэй байдаг санагдсан. Эмоц. Тэгэхээр энэ сурагч нар чинь би бинийгээл дэмжиж явж байгаа шүү дээ. Тэгэхээр миний хувийн экспириенс бол миний бүх сурж исэн актинг скул, кино найруулгын скул энэ тиймэрхүү юмдэр бүгд би бинийг их дэмждэг байсан. Яг хөө тэгэхэд их high level, өндөр level-ийн зарим газрууд дээр бас өрсөлдөө энэ төр байдаг бах. Гэхдээ ихэнх газар бол зүгээр би бинийг дэмждэг, би биний тусалдаг. Тийм нөхцөл байдал надад байдаг юм шиг санагдсан. Тэр нөхцөл байдал нь болохоор өөрөө тэгээд эцээц болохоор илүү сайн, илүү чанартай урлагийн хүмүүс гаргадаг юм шиг санагдлаа. Гэтэ яг урлагийн хүнд одоо эдгэр чи ингэж байгаа штэ. Соёл урлагийн хүн бол одоо хагас зэрэгжилтэй байх хэвээр, ер нь юм диктатуртай байх хэвээр, дээд үеийнхнийгаа хүндэлдэг. За тэрийг бол ойлгож чинь дээд үеийнхнээ хүндлэхгүй яах вэ? Гэхдээ тэр дээд үеийнхнээ доод үеийнхнээгаа жоохон дээрлэж мөрлөхтэй. Ийм ер нь юм байх хэвээр юм уу урлагт чинь тий. Та нарын наад нөхцөл байдал одоо чиний сурж байгаа сургууль эсвэл юу дээ. За Холливуд гэхээр бас өөр болоо явчихдаг байх бүр гарцаа байна уу. Гэтэ тэр сурж байгаа процесстэй хүн сайн одоо жүжигчин сайн найруулагч болохын тулд дээд үеийнхний диктатур бидэрт хэрэгтэй юм уу? Баг зэрэг. Ягаад гэвэл ихлээр одоо жишээлбэл миний ингээд анзаарсан юм ихлээр Монголд очиод би кино найруулж байсан байхгүй юу? Тэгэхээр найруулж чад Монгол жүжигчд болохоор ингээд янз янзын нөхцөл байдалд ажиллаж чаддаг юм байна. Тэ найруулагчтай ингээд загнуулж ирэл тэгэнгүүт ингээд за гэл юу ч бодохгүй тоглолцдог жүжигчд юм байлаа. Тэ энтхийн зарим жүжигчд болохоор ингээд нөхцөл байдлын төгсөв шахсан бол айгу маягтай штэ. Тэ ингээл би эмоцтой орох хэвээр энэ төр гэл найруулагч чинь чи ингээд ингэж штэ юу яриад байгаа юм бэ би тоглолцдог одоо би улаан болсон тэр. Тиймэрхүү байгаад байгаа. Тэгтээ тэрнээсээ болж хүнийг бүүлэдэх ёстой юу? Үгүй. Тэр бол үгүй. Жохон хатуужл бол зүгээр штэ баг зэрэг диктатур энэ төр тэ. Тэгтээ миний бодлоор болохоор диктатур гэсэн одоо excuse-ээр зүгээр өөрийнхөө хүссэн юм хийж байгаа байхгүй тэ. Энэ үнийг би дээрлэхмээр байна. Тэгэд хүн надаас асуух юм бол би зүгээр л диктатур гэдэг одоо энэ шалтгааныг хэрэглэнэ гэсэн юм гараад байгаа юм шиг санагдаад байна. Тэ диктатур болохоор шал өөр. Би бол ингэж бодсон. Угаасаа бизнес нь одоо бизнесийн том жижиг нь угаасаа тэртээ түрүү хүнийг диктейт хийе явчихдаг гэж бодоод байгаа. Америк тэгж нөгөө хагас зэрэгжилтийн байдалтай гээд залуучуудыг яах шаардлага байхгүй. Одоо жишээ нь бүл идэх шаардлага байхгүй. Ягаад тэгэхээр угаасаа амар өрсөлдөөнтэй юу одоо бизнес салбар. Тэ жижигхэн ингээд стажинхэн гараа ороод гаргахад л бөө юм болж ээж бүр ингээд уусаа өөрөө бүр тийм хариуцлагатай байгаад яг ингээд дуудсан газар нь гарч ирээд нэг төлийн нэг алтан цагсны үчин далсан газар нь гарч ирээд далаасан газар нь далд орж ирээд яг тийм байхаас юу байхгүй. Одоо арга байхгүй. Монголд болохоор энэ миний дүү тэр чиний ах гэж ингэжээж би нэг үнгүү тоглоулдаг. Тэр нөгөө юунд нь одоо нөгөө кинонд нь тэ эсвэл жүжигт нь одоо тэгж зардал хэмдэг гэх юм уу? Ер нь бол тийм чи миний дүү чи миний дуудсан газар гарч ирэх хэвээр би одоо та миний ах би таны дуудсан газар чи очих хэвээр гэдэг тийм нэг тийм тогтолцоо үүссэн. Буруу. Ер нь бол буруу тогтолцоо үүссэн. Энд бол заавал тэгээд ах шаардлага байхгүй. Угаасаа бизнес нь угаасаа диктейт явчихдаг. Энд одоо жишээ нь шүү дээ. Одоо том одууд нь шүү дээ. Одоо юу гэдэг лээ evil чи now correct гэрээ. Call sheet гэдэг лөө. Call sheet. Одоо энэ тэдэн цагт дуудлагын хуудас гэж байна шүү дээ. Тэдэн цагт одоо энэ зургийг авнаа. Гэт өдөр болго одоо нөгөө өмнөх өдрөнд ч юм уу 2 өдрөнд ч юм уу 3 өдрөнд ч юм уу өчнө тэдэрт. Тэнгүүт жижиг жүжигчдүүд бол яг цагтаа гоцооно. Яг цагтаа. Том жүжигчдэр oh my god. Бүр бүтэн өдөр хүмүүсийг хүлээлгэж штэ. Тим үе байдаг үстэй. Ирдгүү. Эсвэл ирчээд тэр нэг одоо нөгөө ийм Путин дотроос гарч ирдгүү. Тим хүнд бөхстэй. Тэгэл тэгэнгүүт бизнес нь яа тэртээ түрүү угаасаагүй бизнес нь угаасаа тэр кинонд энэ хүн орж ажил тэр кино зарна. Тэр хүмүүс чинь яг хүчээ мэдрүүлж байгаа юм тий. Би юм гэдэг. Өөрсдөө л амьдэрч штэ. Тэр найруулагч яах нь хамаахгүй. Тэр найруулагч би эрэхтэй болохоос. Энэ найруулагч. Ад жоохон сүлээ тэгээд да тий. За бид гурван амир бэлэн цагтаа магтаад багчсан жаад.
За, жоохон байж яа. Түрэж гараа. Цаар маар мэдлээ. За чи хүчээ мэдэрсэн. Яг уу Хидэд хийдэг болохоор хүсэл таагаар эхэлж байхгүй да харъя. Тийм болохоор үгүй зөв миний ярьж байгаа болохоор үгүй Монголын урлагийг Америк урлагтай харьцуулах юм бол эдний бизнес хитрхи том болохоор угаасаа мөнгөөр нь ч юм уу нөгөө pay grade-ээр нь угаасаа хүмүүс ингээд тэгтээ тийг явцдаг. Ус бүлийдэх шаардлага байхгүй ч цагтаа өрөхгүй яасан бэ гэж шанаадах шаардлага байхгүй. Цагтаа бизнес нь бүлийдэж штэ зөндөө. Дараагийн жүжигч бэлэн байждаг. Тэгтээ тэр чинь хагас чирэгжил гэд буруу яриад байгаа юм шүү. Одоо хагас чирэгжил чинь ер нь бол уус төрд хэрэгтэй байгаа байхгүй юу? Цагтаа ирдэг шүү. Ирэхгүй бол зоддаг шүү. Тэрний орон зүгээр хүндлэл тий одоо дээд курсынхаа хүндэлдэг ч юм уу. Тиймэрхүү юм бол мэдээж байж болох. Тэрнээс ч тэрийг амар хагас чирэгжилт эсвэл диктатур энэ төрхээр амар буруу автоматар буруу ойлгоод нөгөө шинээр орж байгаа оюутнууд нь ч гэсэн буруу ойлгоод окей намайг ингээ бараг зодхон зүү юм байна гэд ингээд буруу тийм нэршлийн буруугаас болоод ойлголтын зүг рүү яваад байгаа юм байна гэж би л бодож байна. Манайха ийм байна. Ер нь одоо ингээд их сургуулийн интерт бол ингээд хүмүүс бие бинийгээ дарлаад өөртөө ингээд нэг амьдралыг хэцүү болгоод байгаа биз? Тэм юу хэцүү болгодгоо вэ? Чи юу эсрэгээрээ гэдэг мэдэх үү? Юу? Манай спонсор. Яа. Та бүхний хүнээс хараат байлгахад туслах шидэт аппликейшнийг би та бүхэнд танилцуулах гэж байна. Юу гинэ яаж юм бэ? Яа. Энэ зүгээр рекламч байсан биш одоо. Мондөг ярьж юм бэ. Тийм яг хүүхдүүд реклам явахгүйсэн биш таа. 3 жилийн карьертаа бид нөгөө гоё юм яриач одоо 3 жил ялаа. 3 жил үгүй хатан гуйж анхныхаа спонсортой очилаа. Энэ бол анхны хайр гэдэг шиг анх хараал дурлсан гэдэг шиг шээсэн. Юу ярих вэ? Гэтэ юу юм дөө? Бас саналууд бол ирдгэлээсэн тий. Одоо тэгээд яг нөгөө яг хамтарчий гэдэг ч юм уу эсвэл яг цагаа олоогүй нэг тийм саналууд бас айгүй их ирдэг байсан юм аа. Тэгээд одоо энийг хамтарч ажиллаж байгаа байгууллага маань маш зөв моменттой маш зөв санал тавьж орж ирсэн учраас бидэд бол дуу нэгтэйгээр яг энэ спонсоршипыг авахаар болсон. Тэгээ энэ юу гэхээр зэрэг тэтгэлэг гэдэг аппликейшн байгаа. Юу гинэ найз минь дахиад хэлдэ. Тэтгэлэг найз минь. Тэтгэлэг хаан байгаа гинэ. Оо мэддгүй юм уу? Би чи заданар яа. Юу гинэ найз минь. Гүйл чи рекламч юм рекламд үзэн та нар. Нэг рекламд үзэх хүн аа. Тэтгэлэг гэдэг апп байгаа маахан. Тэтгэлэг гинэ. Энэ аппликейшн гээд яаж ажилтгийг? Маш амархан. Та бүхэн тэтгэлэг гэж хайгаад гарч ирсэн энэ хөөхөн одоо нөгөө мантик чи юу гэдэг лээ? Мантиг ингэж нөгөө нэг толгоон дээр дээшлүүлдэг малгай төгсгтөө өмсгдөг малгай шиг логотой тийм нэг хөөрх аппликейшн байгаа. Тэгээ энэ яадаг аппликейшн гэхээр зэрэг ер нь одоо гадаад дотоодын тэтгэлгүүд те ингээд зарлагдж байгаа тэтгэлгүүд тэгээ Монголд бас ингээд зарлагдж байгаа янз бүрийн сангуудын тэтгэлгүүд ингээд ерөнхийдөө тэтгэлэгтэй холбоотой бүх мэдээллүүдийг оруулдаг тийм одоо зэс байгаа. Үүнээс гадна бас одоо танд гэсэн тусдаа зэс байгаа. Тэгээ тэр дотор бол ер нь тэтгэлгүүдэд хүрэхэд ямар скил чамд хэрэгтэй юм бэ? Тэрийг чи яаж олж авах юм бэ гэдэг одоо ингээд агүй олон цуурлах хичээлүүд хүнд хэрэгтэй мэдээллүүд те ингээд ер нь ингээд хүүхдүүд ингээд тэтгэлийг хай гэхээр ер нь биенээсээ миний хувьд бол гэдэгсэн биенээсээ дамаа сонсоод эсвэл нэг одоо самбар дээр наацсан байж байгаа тэрийг нөгөөдүүл нь ангийнхандаа дамжуулж илдэг ч юм уу. Тийм байсан. Одоо бол бас одоо нэгдсэн юм систем одоо бий болоод те ингээд ийм тэтгэлгүүд байна. Одоо чи энд ингэж хүрэхэд бол чамд ийм скил хэрэгтэй, чам тийм дизайн хэрэгтэй, тэрэнд чинь бид туслая гэдэг одоо бүр юм шинжилсэн систем бол бий болсонд бол маш их баярлж байгаа. Тэгээд та нараас татаад ороод үзээрэй. Би дөрөв бол дөрүүлээ авч орж үзсэн тий. Тийм амар гоё юм лээ. Амар их мэдээлэлээ бүр миний санс би ингээд анх ингээд за нэг иймэрхүү app юм байна да гэж бодоод тэгэхэд ороод үзсэн чи бүр юу вэ? Миний бүр санснаас бүр хийдэгий илүү юм байдаг наац. Бүр тэгээд зөвхөн зүгээр тэтгэлгийн мэдээлэл биш. Гол нь тэнцээс хичээл авч байгаа надад амар таалагдсан. Айгүй мэдээлэл авч байгаа.
Тий. Чи энэ тэтгэлийг авахын тулд ийм юм мэддэг байх хэвээр. Тэгээд энэ хичээлийг ингэж үзэх хэвээр. Тэгээд тэр хичээлүүд надад амар таалагдсан. Энэ бүх хэрэгтэй ресурсууд. Одоо би жишээл ингээ коллежид сурж байхад тий. Одоо ингээл юу яг ингээл нэг уулзалт энэ төр гэл нэг одоо scholarship-ийн тэтгэлгийн одоо ингээл мэдээлэл зэдэлэг янз янзын юмнууд руу очдөг. Тэ янз янзын вебсайтуудаар хайгаал өөрөө ингээд хайдаг. Тэгээд ингээд нэг тийм бүтэн ажил болцсон байсан. Тэг яг тэр үед бол яг надад юу хэрэгтэй байсан бэ гэхээр бүгдийг надад ингэж надад хоримтолж өгдөг. Тэ аппликейшн энэ юмуд. Одоо бол байдаг бах. Гэхдээ бол яг монгол хэл дээр бол тэтгэлэг тэр ажлыг хийж өгч байгаа байхгүй. Бүх хэрэгтэй тэтгэлгүүд чинь бүх хэрэгтэй ресурсуудыг нэг газараас олж болдог. Тэгээ өөрөөсөө ивентүүд гаргаж ирдэг. Тэгээ нийтдээ 5-аад гаруй сая төгрөгийн боловсролын үйлчилгээний хөнгөлөлт эдлэхэд 300-аад зэгцтэй одоо мэдээлэл нэг дороос одоо уншиж болно гэж байгаа байхгүй. Тэгэхээр их хэмжээний ресурс чинь бүх тэр экстра ажлыг хийж өгөөд хүндээ хөргөж одоо үйлчлэгчтэй хөргөж өгч байгаа гэдэг нь болохоор надад таалагдаад байгаа юм аа. Энийг бодвол мэдгүй. Энэ аппликейшн бол надад бол таалж байхад ийм байсан бол ёо би амар онцлогтой байхгүй юу? Тийм. Нөгөө нэг жижигчин харин тийм тэтгэлэг байсан бол би одоо ингээд шууд хичээлдээ онц сураал тэгж жижигчин болцсон байхгүй ээжтэй. Ээжээ би онц авсан гэтэл минийхөө кинод байгаа. Тэтгэлэг авсан байсан бол ингээд ажилд амар их мөнгө өрөөл би тэг төлбөрөө хийх ёстой гэж зовхгүй байхгүй. Тэр чинь бүр намайг бүр амар хөгжүүлэх байсан. Тэр ажил хийж байгаа цагийг одоо юу гэдэг чил ондоо юм дүрнэ гэдэг. Өөрийгөө хөгжүүлэхэд дүрнэ гэдэг боддоо. Тэгэхээр тэтгэлэг авсан бол. Гэтэ тийм шүү дээ. Ийм юм анзаардаг юм билээ. Айгүй олон хүмүүс шүү дээ, тэ. Айгүй олон хүмүүс нэ ресурсуудаа өөрсдөө олж мэдэхгүй, олж чадахгүй. Тэгэл заа мэдэхгүй мэж чадахгүй мэ зөвөр бор зүрхээр ажиллаад төлчих гэсэн тиймэрхүү их хэмжээний хүмүүс байдаг юм билээ. Тэгэхээр тиймэрхүү сэтгэмж одоо мэдрэмж төрсөн үед, тэ. Яг тэтгэлэг шиг иймэрхүү аппликейшн бол яг хэрэг болж байгаа байхгүй. Надад бол тийг санагдсан. Би яг зарим найзууд тэгдэг байсан аахгүй. Ингээл хей чи scholarship болооршип болчихдаг үгүй гэдэг мэдэхгүй байна чи ингээд амар толгой. Яаж аплай хийх вэ? Энд яаж аплай хийх вэ гэдэг. Бидэрт ажил өгдөг тий. Тийм шүү. Энэ бол зүгээр хараа спонсор ярьж байгаа юм биш яг жигнэс асуудал болж байгаа байхгүй. Яг жигнэс ийм юм тохиолддог байсан. Тэгээд энэ аппликейшнууд яг энэ тохиолддог юм бол бас хөнгөлж засч өгж байгаа юм болоо байхгүй. Тэр нь бол надад яг мэдж байгаа дөрөв ярьж тийм шүү. Мэдэрч ийн тэргээд. Тэгээ хүний амнаас дамжиж сонсдог байсан шүү дээ. За нэг тийм Японы засгийн газрын тэтгэлэг байдаг гинэ. Эсвэл нэг тийм тэтгэлэг байдаг гинэ гэдэг. Нөгөөт нь яг ингээ хайгаад үзэхээр олддгоо ч юм уу тий. Тэгээ яг ингээ энэ тэтгэлэг аппликейшн руу ингээ орохлоор ингээ миний бүр амьдралдаа сонсож байгаагүй тэтгэлэгний нэр мэр байгаа юм чи. Ногоон юу лээ? Ногоон улсаа хөгжүүлэх гэдэг тэтгэлэгч илүү тий. Тэгэл тиймэрхүү мэмэрхүү бол би бол амьдралдаа эзэс сонсож байгаагүй ч юм уу тий. Тэгээ яг тэрийг сонирхдаг бол яг тэр тэтгэлгээ ингээл аваад яг гоё хэрэгтэй цагаа яг түрүүний одоо хэлсэн шиг ажил хийж ингэж завахгүйгээр ажил хийж мөнгө олъё гэж өгтлээ завахгүй 4-5 жил ер нь бол хэмж байгаа байхгүй. Тэгээд тийм боломжтой байна гэж бодсон. Тэгээд аюу гой санагцсан ийм гарцсан ийм аппликейшн гарцсан. Дээр үед байсан бол би бол ингэж 5 жил гэманд ажил хийхгүй л байсан гэж сурхал байсан гэсэн тийм. Харин сурхал байлаа. За сонсож. Тэгэл сайхан энэ ч ирээд зүгээр сургууль сурчаал ажилд орчих байсан юм байна гэж би бодсон. За сонсогчдоо тэгэхээр өөртөө манайхан тэгээд энэ аппликейшнийг бол татаад үзцгээ. Сансан бодсон юмудаа бас коммент дээр бичээрэй. Та нарт ямар санагдаж байна? Тэ таалагдсан юмнууд байх юм бол бидний анзаараагүй юм энэ төр харагдах юм бол тэрийг бас коммент дээр бичээж хуваалцаарай гэж хэлмээр байна. Юу гинэ найз минь? Юу гэдэг апп найз минь? Юу байгаа вэ найз минь? Өшөө яриач. Тий. Тэгээд тэтгэлэг гэдэг энэ аппликейшн ерөөхдөө давтаж үзээд тэр үнгүү одоо тэр бас доолгодож байгаа тэр мэдээллүүдийг бүгдийг сайхан уншаад үзчих хэрэгтэй тий. Тэгээд төлбөртэй одоо бас одоо яг хувилбар байгаа. Хувилбарыг одоо танд гэсэн тусдаа зэс байгаа. Тэгээд түрүү хэлсэнчлэн илүү нарийн мэдээллүүд нь тий одоо яг тэтгэлэг түрхэд одоо шат ахиулах хэмжээний маш олон мэдээллүүд байгаа. 7 хоног тутамд нэг мэдээлэл одоо нэг бүр видео хичээл орж байгаа одоо тийм маш их ажлыг энэ залуучууд ингэж хийж байгаа юм байна. Тэгээд бид дүр болвол яг энэ мөнгө харах гэхээс илүүтэй энэ залуучуудын ажлыг дэмжиж гэж бодсон тийм. Тэг бүр яг хэрэгтэй зүйл хийж байгаа юм байна. Хин нэг мэдээ сонсоод хэрэглээд үзээсэй. Тэгээд одоо энэ тэтгэлийн араас хөөцөлж байгаа залуучуудад бол маш хэрэг болно. Дээрээс нэмээд үнийн хувьд бол тийм аим үнэтэй одоо биш юм билээ. Бүхэл бүтэн 5 жил одоо чи ажил хийгээд тэгэж маха хатаахын оронд те ингээд ерөөсөө оронд тийм 58,000 төгрөг байсан баха. 58,000-аар 1 жил хэрэглэнэ. 58,000-аар хагас
хагас жил хэрэглэнэ. 78,000-аар бүтэн жил хэрэглэнэ гэсэн тарифтай юм байлээ. Тэгээд хэрэв та нар Озя 20 гэсэн кодыг ашиглах юм бол 20% хөнгөлөлт эдэлж одоо ингээд төлбөрөөсөө хөнгөлүүлэх боломжтой болж байгаа. Тийм болохоор зэрэг бид нар бол нөгөө гоё юм яриач одоо алив дахиад хэлдэ юу гинэ найз минь ямар код гинэ ямар код гинэ Озя 20 бүгд томоор бичигдэн шүү найзуудаа юу гинэ ямар хороо бүгдийн том үсгээр бүгдээрээ том үсгээр бичигдэн бичээд аваа да ямар хороо би дөрөв хүн үлдэхэр хүмүүс бол биш байгаа шүү гэж. Үлдэхэр реклам хийдэг аа шүү. Бээр зардгуу байгаа шүү. Ер нь бол хүнд хэрэгтэй л юм байгаа харин тий. Таньдаг мэддэг хүмүүстэй бүгдэнд нь хэлээрэй. Тэтгэлэг. Яа. Найздаа энэ үхийг тараагаарай. Тэгээд энэ тэтгэлэг гэж аппликейшндээ бол бид нар 5 дугаарын турш хамтарч ажиллахаар болсон. Тэгээд тусдаа одоо ингээд бас өөрөөрөө сонирхсан мэдээллүүдийг бид нар тэндээс орж үзээд дараачихын дугаарууд бас хэрэгжилж үзсэн сэтгэлдүүдээ яриад явах болно. Тэгээ хамгийн гоё юм нь юу гэж одоо хэлээрэй нэ заа. Юу? Ямар гоё байгаа мó өтер гэж. Вау, өшөө юм байгаа мó. Ямар гоё юм бэ? Өөр юу гэхээр бид нар одоо ингээд 3 жилийнхаа тохиолдолн зүг найзаа Зүг шүү. Зөв ярьж байна миний найзаа. Сонсогч нар маань бол 20% одоо хөнгөлөлт эзэлж байгаа. Тэгээд бид нартай хамтарч ажилласны үндсэн дээр бол орж ирсэн одоо тэр нөгөө нэг хандлт бүрийнхэн тоогоор хандлт биш одоо нөгөө нэг тэг ингээд нөгөө юу хэмдэ тэрийг бүртгүүлсэн. Тийм. Бодолдож авсан хэрэглэгч бүрийн тоогоор бидэнд бас 20% нөгнө гэж одоо ерөөхдөө бол гэрэн дээр зурсан байгаа. Тэгээд бид дөрөв хоорондоо ярьж агаад бидэрнийх амир мөнгө зөнгөндөөс олох гээд байгаа даа биш. Ерөн зүгээр Озя гэсэн тэтгэлэг гаргуул яасан юм бэ? Тэг ингээд бас 3 жил энэ олон одоо сонсогч нартайгаа хэрэлдэж муудалцахтаа муудалцаж хайрцаглан ярихтаа ярилцаж тийм эмзэглэхтэй эмзэглэж ийм сайхан цагуудыг өнгөрөөсөн юм чинь яг Озя гэсэн тэтгэлэг хин нэгэнд хэрэгтэй байгаа тэр хүнд нь очиосаа гэдэг үүднээс Озя тэтгэлэг гаргахаар болсон. Тэгээд хідэн ч хүн яасан байж болно тий. Одоо худалдаж авсан байж болно. Хідэн сая төгрөгч цугларсан бай бид нар бүгдийг амар саяар цуглуулах юм байна л да цөмөр. Саяар цуглуулах юм бол бид нар тэгээд бүгд нь олсон бүх орлогоо тэтгэлэг болгож гаргана гэж ярьсан байгаа. Тийм. Ямар гоё юм бэ? Ямар гоё хэдэлээ чи. Ахад хэлдэ энэ. Тэгэхээр маа сонсогч нар энэ аппликейшнийг одоо татаж аваад гол нь өөрсдөө хэрэгтэй мэдээллийг авах учраас энийг татаж аваад өөрсдөө хэрэгтэй мэдээллүүдийг бүгдээр аваарай зүгээр. Тэр нөгөө мөг төгрөг бидэрт бол хамаагүй. Үгүй хамаатай штэ хамаатай. Хаад тэр чин буцаад хамгийн гол манай нэрэмжид тэтгэлэг болж очих болохоор ингээд та нарын авсан нэг ингээд худалдаа авалт бүрдэж ингээд бидний санд ингээд очиод тэр сан маань ингээд дараагийн хүндээ буян болж очих учраас ингээ өөртөө ашигтай юм хийж байгаа мөртлөө ахаад бас нэг өөр хүнд ашигтай юм хийж байгаа шүү гэдэг тийм гэдэг мессеж өгөө гэх юм. Юу гэнэ найз үү гэдэг дахиад ингэж хэлсэн. Нөгөө бүлийн мөлөдөө холбоо явцсан юм шүү те. Хүмүүс доод үеийнхэндээ диктатор үлдээдэг бол бид дараа үеийнхэндээ тэтгэлэг үлдээж байна. Ямар гоё юм бэ? Монтак. Тийм болохоор өөртөө хэрэггүй ч гэсэн дүүмүүдээ ч гэсэн бас авч өгч болно шүү дээ. Дүүдээ. Хамаатныхаа дүүдээ. Доод курсийнхаа дүүдээ. Тийм болохоор аваарэ гэнэ навэж аваа шиг байрлаа та. Яасан гинэ найз минь ядрагтай. За өлий. Сүнстэй гоё юм байна. Манай сурчлагын юу болчихлоо. Яасан гинэ найз. Яа, тэгинэ найз минь гэж Озя подкаст гэж. Озя 20 гэдгээ мартав. Юу гинэ гэж Озя. Хөнгөлт аваа шүү. Тэгээ Озя 20. Бид нар энүүгээрээ далимдуулаад гоё юу рекламны санал авнаа гэж. Яг ингэж рекламдуулаад байвал болох юм уу дөрүүлээ. Бид нар бол тултал реклам ддэг байгаа.
За явуулах юм явуулчаарай. Эдрээд. За тэгнэ. Найдсан дансаа биччихнэ. Өш 3 жил яваа гэснээс. Нөө тенсний бүсгүйтэй таарс би. За. Оо тийм үү. За яриа. Алаас нь чи яа. Тийм. Нөө тенсний бүсгүйтэй таараад. Тэгсэн чинь нөө тенсэн дээр би дахиж очихгүй тэгээд таарс. Тэгээд тэгсэн чинь би асуугаагүй. Чи яагаад төр баяртай гэсэн бэ? Нэг асуух гэсэн. За ашиг амар обвис юм болоо гэж бодоод яасан гэсэн чинь тэр бүсгүй чи өөрөө тоглодог юм байна уу? Тенс тоглодог юм байна. Хүүхдээ авч тоглолт юм байна. Хүүхд нь яг нөгөө яхтай нөгөө гадаадд төссөн ивэл шиг Монголоор муу ярьдаг хүүхдээ лээ. Би тэгээд энэ хүүхд нь надад ингэж бичсэн юм байж гэж бодсон. Би тэгээд нэг очиж асуух гэсэн. За уусаа нэг тиймэрхүү юм болсон юм байна да гэж бодсон. Тэгээд манай сонсогч нар амар их таавар явуулсан болохоор хариултыг үгүй гэж бодсон. Чи зариулт биш байна. Би амар гоё драма үзсэн. Чи очиж тоглоод. Амар драма үзсэн. Яга чи над руу тийсэн. Тэгж асуугаад гоё юм ярив. Шууд лайв хийх юм болов гэж бодсон би. Тэгээд асуух зөөр хүрхэн би л хүрхэн мөлий. Чи яа наа гэсэн гэж л чадахгүй. Чи тэгээд хай май гиг юм уу? Хай бирт. Гөө би бүр танилцаа сайн байна уу? Сайн гар мараа барьж танилцсан мэлцээ тэгээд гисэн. Гэтэ би юусе тэр талаар юусе дуртаагүй угсаа миний лав зөрөг хөрөхгүй билээ. Тэгж асуух. Би ч за би дараалж байгаа яг асуунаа хэлнэ мэлнэ гэдсэн. Би бол тэр бол чадах юм блэ манайхаа уучлаарай. Би чаддгүй байлээ гэж. Гэтэ яалчгүй тэгээд хүүхэд нь бичсэн юм шиг лээ. Окей. Тэр нөхөр бойфренд биш лээ манайхаа. Згүй юм бэ. Яанзаа болчихлоо. Энийг шууд хаасаа. Бидний төсөөлтөөр шууд үлдээ. Сонирхолтой байхаа болчихлоо. Таалагдахгүй байна. Ерөөсө гоё төгссөнгөө. Харин тий ерөөсө хүссэн бод юу биш ээ. За 3 жилийн яваар одоо тэгээ дөрүүлээ юу их юм уух юм уу яах юм их юм. Happy birthday to you. To you. цаашаа яваач дээ. Happy birthday to you. To you. Яа. Араас нэг тэгээ. Happy birthday. Yeah. Happy birthday to you. Хоолойгоо салахаар. За баярлалаа. Гэтэ нэг сонсогч нартай ч гэсэн 3 жил сонссон сонсогчтой ч гэсэн 3 жилийн мэд үргийа. 2 жил сонссон сонсогчтой 2 жилийн мэд ядраад ивэж юм ярих гэдэг. Ивэлэг амар хэлмэгдүүл цаа sorry. Юу болгон дээр л ивэ шиг гэдэг дуулцдаг те. Би ямар олон юмтай адилах юм бэ тэр чинь. Ивэ шиг. Гэтэ та нар итгэж байгаа юм 3 жил аль эдийн өнгөрцөн гэж бодоход. Сайхан л юм санагдах юм. Нэг мэтэд ингээл харин тий. Нэг мэтэд одоо ингээл 80-тай болох гэдэг шүү дээ. Хүүш энэ ивэл хажуугаар нь чи Instagram дээр юм постлоо суугаад байгаа. Миний ямар амар залуу. Пост ороод нү. Ууш хамгийн гол нь чи өөрөө Instagram-ыг яга шалгаад байгаа. Тийм ээ яг надад чи ярихаас чи би нөө ярианы сэдв гэж бодсон тэмдэглэсэн юм ааш га. Гэхдээ хальт дараад Instagram болчихлоо. Ивэл 23 минут юм пост ямар залуу. Оо чи лайк майк дарчаач тээ тэгээд. Одоо дарлаа би эргэж хайж авах гэж байна. Юу амар юм бэ нөр отгүй яах юм. Харин Instagram дээр идэвхтэй биш ингээд шүмж хүлээгээ тэгээд одоо идэвхтэй байгаад байгаа шүү дээ. Баах юм постлж ирээд. Йоо. Харин тэгсэн чинь followers-ууд ихсчээд одоо би 10,000-ын мөрөдөлтөй болсон тэр чинь. Хатагтай. Манай хоёрыг 10,000 болгоорой гэдэг болчихсон. Йоо ихтэй 3 жилийн өмнө нөгөө Ариунот хоёр хамгийн анхны дугаараач гээд манай өрөөний оюутны байрны шалан дээр сууж агаад тэгээ сандлаа компьютер ингээд лаптопоос сандлан дээр тавьж агаад бит хоёр шалан дээр нэг манайд нэг нохоо идэв штэ хөрх амьтаа үгүй нэг чихмэл нохоо тэрэн дээр сууж байгаа биччихсэн гэд санаанд орчлоо. Тэгэл нэг чихвчээр ингээд чихэндээ ийцэн ёо
Ста наг гэл. Энэ хоёртой ярих гэдэг. Яна юугаа ярина хуухан мажна хоёр танихгүй залуутай гэл тэгэл. Тэгэл айгу гайгу дугаар болоод дууссан байдгийн. Тэгэхэд бас амар удаан ирсэн тий. Тэгсэн. Би тэр 2 цаг орчим ярьчаад цаг нь орсон шүү дээ. би тэр видеог юу бичлэгийг сонсч байсан. Би ямар муу ярьсан бэ? Ичээл, гацаал. Тэнд бүр ингээд бие барьж ирэл. Бас их цаг өнгөрсөн. Надад ингээд анх ингээд заяа ариун хоёр нэг согтуу ярьжсэн ерөөсөө гартгүй. Нэ за ярих юм байна. Уцаа аа. Баганы буудлын дээр өмнө юусаа тэгж уцаар ярьдаг гэсэн юм байхгүй юу? Тэгээд текст бичдэг байсан. Уцаа аав ярих юм байна. Би тэгээ яг тэгсэн чи уцаа аваад ярьсан чи энэ нилээ хаалцаа. Бүр амар хаалцаа бүр ингээд дуун бүр ингээд амар хай дээрээ. Ийм юм ярмаа. Тэг чи наанаас нэг хүн ол гэдэг л. За бодъё. Ганц бий явах хэрэгтэй шүү. бас Маа шаардлагатай те. Ганц би залуу ол. Йоо. Стивэлэг болсон баг. Тэгсэн чинь надруу ярьдаг чинь хамгийн яриа хүнээ ботсон чи байлаа энэ гэж. Бидсэн чинь магтаад байгаа юм уулаад байгаа маа. Гэхдээ баярлалаа. Хамт хийя. Тэгээ энэ гэж ирээд. Тэгээ ерөөсөө бид нар хамгийн чалчаа найзгаа ботсон чинь. Юу одоо нөгөө подкаст болоход ерөөсөө ямар ч юм түүртэй үүдээ бүр ингээд дөрүүлээ ингээд шууд ингээд урсгалаараа ингээд бүр ингээд явцсан те. Одоо чинь яг яах уу ийх үү гэж бүр ингээд найруулж майруулаад бүр амар их юм болоогүй те. Бүр ингээд урсгалаараа ингээд бүх юм болоо явцсан. Тэр нь амар гоё. Тийм. Яг ингээд бүх юм таарсан юм шиг. Анх тэрс нэг яас юм аа. Яг за хүн цагийн метражтай байна. Нийтдээ тэг 4 хүн ер нь дөрвөлэл адилхан хэмжээгээр ярина гэж үзэх юм бол нэг хүн 15 минут хоногдож байгаа. Энтэр гэдгсэн чинь нэг амар бага санагдаж магадгүй тий. Йоо ийм жоохон ярих юм аа. Дөрвөлээ ярьдаг гэжээс сүүлдээ одоо ингээд 3 жилийн дараа гэсэн чинь нөгөө подкаст нь бүр цагийн подкаст 2 цаг авсан. Амар болцсон. Уухай их ярих юмтэй тий. Яриа л ах хэдрээ. Ярь дуустгүй наасна яриа л хэлээд. Гош таагаар гэсэн чинь надаас өөр хүн сонгоцсон эсвэл яг хаа од. Тэгвэл бүр манай подкаст бүр амар амжилттай болсон байгаа. Амар амжилттай. Хоёрцоо хэлсэн гэж загнуулах байхгүй. Чи харамсд юм уу ивэлийг олж ирсэн дээ. Санал Юу ч харамсах юм. Гош өөр хин ер нь бодож исэн. Энийг мэдмээр байна. Надад ерөөсөө өөр хүн орж ирээгүй байсан гэж. Өөр хүн ерөөсөө орж ирээгүй. Уусаа толгонд орж ирээ. Тэгээ уусаа би ингэж л бодсон юм. Ер нь бол нөгөө янз бүрийн сэдвэр тэнгүүд яг өөрийнхөө нөгөө англид амар тийм юу хүмүүс үүдэг штэ одоо. Үнж хүмүүс үүдэг штэ. Одоо чинь би ингэж бодож гин гэл яг ингээд өөрийнхөө ингээ өнцгөөс ярьж чаддаг. Тэрийг хамгаалж чаддаг. Тэгэхгүй би ингээ нэг юм харин тийштэй гэ толгойд өхөө суугаад байвал энэ подкаст амар явахгүй мэн гэж би бодсон баг. Тэгээд яг ингээд өөрийн гэсэн өнцгтэй нэг тийм юм хэрэгтэй байна л гэж би бодоо. Тэгээд яг ивэл надад боддоос яагаад чи өөр хүн ерсөө одоо ивэл ингээд орж ирэх юм бол яг нэг өөрийнхөө юм ил ярина гэж би бодсон баг. Тэгээд тэр бодол ерөөсөө юу яагаагүй алтаагүй яг л өөрийнхөө юм ярьсан. 3 жил. 3 жил өрхөл ярих юм байна. Ярьлаа. Тэг өөр юм болонтой ч болчлаа энэ гэж ирээд байгаа. Бид нар гэхдээ яг уулзах хэрэгтэй байсан хүмүүс гэж би бол боддог. Тэр өдрийн тэнгиш таарж бит хоёр сахтуу тийм юм яаж таарсан. Тэр үед хин од руу ч яаж таарсан, од ч уцааш таарсан. Зүгээр л энэ бүх явдлын аль нэг л байхгүй байсан бол од яг ит байхааргүй байсан баас тэ. Бит хоёр угаагүй бол эсвэл бит хоёр од руу яриаг бол эсвэл од тэр үед уцаа уг бол эсвэл од тэр үед ивэлийг бодог бол тэ. Эсвэл од тэр үед өөр хүнийг бодсон бол ч юм уу. Тэг бит хоёрт ерөөсөө энэ залуу гээл явуулсан бит хоёр хараалт за мөн байна гээл тэгсэн. Тэгэл наа залуугаа зарцуул яаж хийж байгаа тэгэл тэгсэн. Тэгэл лайк зураг явуулсан юм чи угаасаа. Лайк зураг гинэ. Тийм өөр хүн хүлээж авахгүй наа залуугаа л ярил. Ямар зураг явуулсан? Өвтөстэй зураг явуулсан. Бистэ. Instagram шүү дээ. Instagram-ыг явуулсан шүү дээ. Instagram-ыг явуулсан уу? Тийм дээр өвтөстэй зураг. Instagram-ыг явуулнаа. Тэгээ нөгөө нэг
ярьж байгаа нэг car podcast нөгөө тий Car podcast орсон юуг нь орлоод наад урталт нь сууж байгаа залуу. Тэгээ явуулсан. Тэгээд бас кинон тоглодог гэдэг ярьсан лөө. Жүжигчин тэгээд явуулсан. Жүжигчин баццаг ихчи. Жүжигчин баццаг ихчи юм уу? Манай ихчи байсан. Зүгээс хонгорхон ижи дээр тоглодог од. Тэгэл энэ хоёр зүгээр л өөр хүн бодох хэрэггүй наадгаал зохицуул гэсэн. Та нар Physical 100 үзүү? Үзээ ёо. Ямар юм? Тэний бахан бодибилдинг гинөө. Тийм. Баахан юм fit зөвлөж үзүү. Physical 100 гэх Netflix дээр байгаа. Netflix-ийн тийм. Тийм. Би үзээгүй гэхдээ шоу нь мэднэ. Яг үзэхгүй. Яа үзэхгүй. Инглээ. Үзээч чи. Юу гинэ найз минь. Юу үзгинэ гэж. Юу гинэ энэ гэж байна. Амар хүлээж үзэж мүзээ сая сүүлийнх нь 2 анги ороод дууслаа. Тийм үү. Тэгээд тэгсэн чинь ингээд хүн чинь ингээд нэг шоу дуусгаар нэг тийм сонин нөгөөдөл маань юу хийж байгаа бол гэд нэг сэтгэл төрдөг штэ тий. За. Тэгэл Instagram дээр бөөнөр нь хайж олж дагаж магаал нөгөө бичлэг үзэж мүзэл амар таньдаг хүмүүнээ харж байгаа юм шиг амар бүгдэн дээр лайк дарч магаал. Тэгээ байжсэн чинь нэг дугаар дээр би өөрөө тэгж ярьснаа санаваа. Амар булчиндээ залуучууд онцгүй. Амар юм том биетэй мэт хаалх шиг залуучууд онцгүй тэр гэрж ярьжсэн тэр дотор байсан залуучуудын хамгийн том бие мэтэйг амар дагаж магаа. Хамгийн хаалх шиг болох шиг дагаж магаа тэгснэ. Oops би ягаад дагчих вэ? Тэрийгээ бодож модоо би ягаад энэ дээр лайк дарчих вэ? Тэгснэ. Ингэж ийм дүнэлтэн төрсөн. Яг миний залуу байх хэвээр одоо би өөрөө тийм хүнтэй хамт байж чадна гэж бодсон залуу нь бол тийм амар хаалх шиг малх шиг биш юм шиг байна. Гэтэ эн чинь бас нэг юм нүднээ баясгах шиг нэг юм харах үзэн чинь бас нөлөөлдөг юм байна л да. Тэгээд тиймэрхүү юм харж мараад лайк дарж ирсэн би бодсон. Хөөрхи ирчүүд маань ингэдэм биш дээ гэж би бодсон байхгүй. Нөгөө нэг юм амар юм лаг юм хөх зүмөгцгтэй амар лаг гиз мэдтэй ч юм уу тийм өөрийнхөө биеийг хөгжүүлсэн хүүхнүүдийг ингээд лайк дараад байгаагийн эхнэрүүд нь ч юм уу найз охтууд нь ч юм уу тэрийг буруугаар ойлгох хэрэггүй юм байна хүүхнүүдээ. Энэ хэд маань би ойлголоо. Энэ хэд маань нүдэн баясгаж байгаа юм байна. Тэгээ сонгосон сонголт нь бол таа шүү дээ. Би өөртөө хамт байж чадна гэж бодсон учраас чамаа сонгосон байгаа. Тэр зүгээр харахын нь бол хамтдаа хараад яа тийм гоё. Тэ бүр ингэж уриалмаа. Бүр өөр төрөй мэдчихээд байгаа байхгүй. Тийм болсон. Би Монгол шинэ краш тавсан. Тийм. Тэгээ тэр нь Баян мөнх гэ залуу. Аим гоё бидтэй залуу. Фитнес жим тийм. Бүх юм уу гэдэг. Бүх шинэртэй залуу яа. Баян мөнх гэ бодвелтингийн угаар хичээлт юм шиг. За яг юу гэдгийг яг одоо бодвелтинг юм уу нөгөө фитнесээр хичээлдэг гэдгийг сайн яг ялгаж сайн мэдэхгүй байна. Гэхдээ амар гоё биетэй залуу. Яа, сүүл би нэг сторийн дараа оруулсан байсан да леггинс өмсцөн. Эмхтэн үний. Тэг ингээм аим бүкстэй. Тэрний найз өхөн сонсч байл би юусаа яагаагүй шүү. Юусаа залуу гэж сонирхоогүй гоё биеийн л гайхсарж байгаа шүү. Баян мөнхөө боносоо болтгол тгээ орилчмаар л юм шиг. Яа, би бараг бүх бичлэгийг үзэж байгаа амар гоё залуу. Залуу шиг санагдаж байгаа. Би юм бол амар гоё. Тэгэл юу болсон гэж. За би тийм залуу тэрч үзмээр байна. Амар битэй залуу байна. Олцсон уу? Элитэ харцсан байдаг шиг. World Championship гэтэрсэн юм биз дээ. Баян мөнх. Тийм мо 37 мянган дагчтай. Ариун олсон уу? 37 мянга. Йоо, зүгээр булчинтай болол 37 мянган дагчтай болсон юм. Би одоо 3 жил подкаст хийгээд ард нь хүрэхгүй багчаа. Чи найз булчинтай болол шууд лаг болно. Энд чи ихтэй амар лаг залуу илээ. Харалтаа тэр би минь ёо тэр зүгээр гизний булчин зүгээр байна. Тийм байна. Тэг би тэрэн дээр нэг нүрэ нааж үзмээр байгаа байхгүй гэж.
яа нэг тийм чанга бөкс барьж үзмээр байна. Яа нэ айгүй ингэж яаж болох вэ? Хүнтэй нь бол харьцах ямар ч юу байхгүй. Хүсэл байхгүй. Тийм хүн би амар гоё gaахгүй. Тийм би өмнө бас яг ариуна шиг тийм ярьдаг байсан билээ. Тийм тийм бодволтын юм хүмүүс сонирм байна гэсэн чинь яг юм гоё булчинтай залуу яг булчингийн бариад тий. Яа. Тэнгэрт малтаж үзмээр. Булчингаасаа. Тийм. Тэгэж одоо за өөрөө гоё олыг 3 өдөр хоол идэг байд юм багш. Энэ баян мөнхөөс олсоо. Баян мөнхөд хариуцлага хүлээгээрээ. Бодлоо би нөгөө юу яаж байгаа би эргүүлж болж байгаа. 3 өдөр найз чинь жуус уусан. Тэгээ одоо гайгүй л явж. Детокс хийж байгаа. Детокс хийж байгаа. Тийм тэгээд жоох ядрангуй байгаа шүү. Баян мөнхөө. Намайг яаж турах хэлээрээ. Хингинэ найз минь. За наа чи бол нилээ явах нэ найз. Үлдэх үг байна надад ч юм бол юу гинэ. Найз минь. Нилээ явна. Баян мөнхөө. Найз минь. Намайг тураагач. Яа. Солиот. Тэгтээ баян мөнх их нэртэй болов. Сайн. Айгу өндөр залуутай гэдэг шиг баян мөнхтэй дугаар гэж. Баян мөнхтэй дугаар энэ гэдэг. Тэгээд кино тоглож байгаа юм билээ амар тийм секс хийдэг кинон заяа бүр амар лаг тэрсгэн заяа. Тэрийг үзээрэй та нар. Тэгэл би ёо энэ яг миний шинэ краш юм байна гэж би бодсон. За харъя да. Жинхэнэ хармаар санагдчихлаа. Нилээ тийшлээ. Хингинэ найз минь. Яа одоо босоо гэж бодсон байсан. Чи баян мөнх гэж ясвэ. Яа тэр киноных нь юу байгаа заяа. Баян мөнхөө заяа дансаа явуулаа. Хийх ёстой би хийгээрээ. Баян мөнх гингөө шууд хамгийн ихний юм уу гарч танаас олсон байна шүү дээ. Тийм дөрөв орж үзэнгөө шууд. Шууд гарч ирж байна дөө. Монголын хар мянган баян мөнх дотроос энэ шууд хамгийн түрүүнд гарч иж мөрж байна. Амар сууж муудаг найзаа юу ярьж байгаа юм бурхан минь. Зүгээр л Ж Б гэсэн чил нэл болчихсон гараад ирлээ шүү дээ. Суух нь тийм чухал юм уу? Тийм чухал юм уу? Чухал аа. Гой залуугаас дээ. Ямар ч амар өргөн би энэ алстай гоё тий. Бараг л 2 өрөвч үрчмэр мөртэй залуу шүү дээ. Харин тийм. Цам цамс яаж болчих юм болоо. Шууд муулаад эхэлсэн. Энэ одоо цам өмсөж чаддаг хүн байна да энэ гэж байна. Муу хатарах уу? Амар хатарах тий. За мэдгүй тийм гоё юм уу? Шууд тэгж ярьдгүй. Хөөрхөн юм та. Цам өмсөж чадахгүй юм байна шүү дээ гэж. Арай. Хатарах уу? Тий. Яг бол суугаагүй байна. Дуул суусан байна. Болооч хоёр от ямар амар. Үгүй гоё заа манай баян мөнх. Дорхно ш тэр гэж байна. 7 хоног хоолоос байгаа юм болчих ш тэр гэж. Юу хүн байсан тэр гэж. Тэгдэг хүмүүсэд штэ. Хүсэл би хүсэхгүй байгаа гэхээсээ пи уух ямар хэцүү гэдгийг мэдхөө зэтгэв тэр гэж. Суух амархан за. Наа чиг сууж чадахгүй за. Чи тэгэл сууж үзчихсэн юм энэ. Харуулаач тоёроо. Тий. Яах нь вэ? Ийм өтгөн ус сургуулах ч амархан шүү дээ. Чи үсээ шингэлж үзчихсэн юм аа. Яа. За тэгээд баян мөнхийн эхнэр нь юм уу найз бүсгүн сонсож байвал буруугаар битээ ойлгоорой. Би зүгээр л нүрэ нааж үзмээр байна гэж. Зүгээр нааж үзмээр. Эсвэл чи надад яриад өгчих гэж. Яг ямар нэгдэг өдөр тухай яриад өгч гэдэг. За, дараагийн дугаартаа зочинтой дугаар болно. Баян мөнхийн ихнэр юм уу найз өхөн орно. Чиний талаар ярина. Наата би та нар чаленж дээ. Бодит амьдрал дээр яг энэ саний текстийг хэн нэгэн дээр очиж хэлж үз. Тэгээд тэрийг бичээд бид нар лөө явуулаа. Тэр юу гэсэн чинь би чамтай танилцмаар гэн зүгээр л нүрээ намбараа нэг чи. Чи цэнэгэнд очиад. Ирчүүдээ болохгүй шүү. Залуучууд битээ хийгээрэй. Тийм хэлж болохгүй шүү. Тэм бүсгүйчүүдтэй л хэлж байгаа. Тэний нэр гоё хаа. Бүр бодоноос юу. Йоо. Нүрээ наах уу?
Тий. Яг хөө чи гоё ингээд ахууч гэж. зөөлөн юмн дээр нүрээ намаар бол би байна. Үгүй. Зөөл юм надаач байна. Тэгэхээр ч болохгүй байгаа хгүй юу? Чи өөрөختөө наач чадахгүй шүү дээ. Болд юм уу найз чи ингээ хаяа да гарныхаа өөхлөг болчин гүнсчдэг ш тэгэл нааж байгаа л гэсэн үг. Бараг ингээл наацсан л болдё. Зөөл юм дээр. Хамаагүй. За дуусах үед хэлээ. За дуусах. Хүүш. Яа бүр сүултээ бүр. Одоо уруулан чичирсэн шүү гинэ. Сонсчихсан шүү уруулан чичирсэн. За дуусгацгаа юм тийм. Уурн хүрээ да. Тийм. За ер нь бол угаасаа ингээд манай өнөөдрийн подкастын угаасаа эцс нь бол хурж ирлээ. Бид нэрээр ингээд тогшиж орж ирсэн байла. Тийм. За ингээд Бөксөн даа. Тийм. Бөкс нь бол хурж ирж хаалга тогшлоо. Тийм. Чичрээл ороод ирлээ шүү дээ. Бөксөн өнөөдөр ингээд тийм. Бичгэд бол энэ эпизод мод урт эпизод байсан. Сонсоход бол урттай нүггүй юу? Гинэнэз минь. Гинэнэз минь. Баян муу. Гинэнэ тэтгэлэг. За ингээд өнөөдрийн манай эпизод харамсалтайгаар өндөрлөж байна. Бид нар бас өшөө зөндөө ярмаар байсан боловч одоо ингээд бүх гоё юмнууд бол эхлэлтэй байдаг. Тэгээ дээрээс нь төгсгөлтэй байдаг. Учраас төгсгөл маань бол ингээд эхэлж байна. Энэ эпизодыг бид нартай хамт ингэж сонсож ин одоо хөөрхөн жижигхэн адал явдалд хамт оролцсон та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ сануулж хэлэхэд тэтгэлэг бөгөөд өнөөдрийн одоо спонсорыг маань та нар өөрсдөө бас сонирхож үздэцгээгээрэй. Тэгээд таалагдсан юм уу сансан бодсон юм байх юм бол тэгээд дорнд комент бичиж үлдээцгээгээрэй. Тэгээ сануулж хэлэхэд бол бидний 20 хүн оффing промо код бол OZIA 20 байгаа шүү. Бүх өсгүүд нь томор OZIA 20 гэсэн тийм одоо промо код байгаа гэдгийг сануулж хэлмээр байна. За тэгээд юу гэнэ нэзмэн OZIA 20 тэтгэлэг application. За тэгэхээр энэ эпизод таалагдсан байх юм бол сансан бодсон юмнууд байх юм бол комментэн дээр бичиж үлдээгээрэй. Subscribe button-а дарахаа битгий мартаарай. Яагаад гэвэл бид нар хүн болгонд маш их хайртай боловч subscribe дарсан хүмүүстээ арай жоохон 5% илүү их хайртай. OZIA 20% хөнгөлөлтэй байгаа. Хайр маань бол 20% дискаунттай тийм хайр байгаа гэдгийг сануулж хэлмээр байна. Тийм болохоор бас subscribe button-а дарахаа битгий мартацгаарай. Дээрээс нь Instagram дээр бид нар илүү идэвхтэй байж пост тавьж байгаа шүү. Тийм болохоор Instagram-аар бас дагахаа битгий мартаарай. За ингээд эпизод маань өндөрлөө. Сонссон та бүхэндээ маш их баярлалаа. OZIA podcast байлаа. Баяртай. Bye. Баяртай. Bye. Яа нэг нэнэз минь. Баяртай. Bye. Bye.